За өглөөний мэнд оюутны код ба нэрээ бичээрэй. За тэгвэл одоо яах вэ? Одоо бодохгүй бол тамина юу яахгүй шүү дээ. Сурахгүй шүү дээ. Сайн бицгаана уу? За бидалтын бодлогон дээр өгсөн даалгаврын дагуу бодсон хүн байна уу? Бодлого бодсон байна уу гэхдээ те? Одоо функц бичиж үзсэн хүн байна уу? За нэгийг бодоод нөгөөтөө бодоагүй байгаа гэж. За яагаад нөгөөх нь бодоагүй зүгээр зам гараагүй бодоагүй юм уу? Жохоо ойлгохгүй гэж бод. Та бас модыг харах уу? Харъя. Бодлого нь харж олно. Юуг нь ойлгохгүйсэн? Хулан юм хэлэх гэсэн үү? Хулан. Тийм бас нэг бодлого ойлгоогүй. За ямар бодлого нь ойлгоогүй? P хэрэгтэй тэгээд биднийхээ P гэсэн олдог. Нөгөө мөдөлтөд бодлого уу? Тэрийг ойлгохгүй юм уу? За тэгвэл тэр чинь багш нь тайлбарч өгье. Өнөөдрийн сэдв болохоор зэрэг юу штэ өгтөө те. Массив лекцэр орсон штэ Эднатор өгч тийм үү? Тий. За энэ 7 хоногийн лекцэр ямар сэдв орсон бэ? Go to. Go to гэсэн юм уу? За go to чи юунд ямар оператор дээр хэрэглэдэг гэж байна? За чин бод надад бодлого шеэрж үзүүлэх гэж байна уу? Одоо явуулчихлаа би. Файлаар явуулсан юм уу? Тий. Энэ 103-ийн машин би нэг ойлгож өгөхгүй. Та хаацаад надад шиг тайлбар өгч. 103 ч юм байна штэ. 103 чи ингэх юм баггүй. Энэ нөгөө нэг бодит таа өгсөн тийм үү? За энэ бодит таа өгсөн. Тэгээд эергийн анхны утга тэгтэй тэнцээ байхгүй юу? Тэгэхээр энэ нөгөө массиваар бодогдох бодлого. Массиваар бодогдох бодлого байхгүй юу? Ойлгож байна уу? За массивгүй бодсон ч гэд болно л да. К-гийн утгыг 0-аас эхлүүлээл хэд хүртэл явах уу? Нөгөө төгсгөн нь болохоор зэрэг эпсилоны утга тэгээс их одоо Y-гийн эхний сүүлийн утгаас нь эхний утгыг хасахад эпсилоноос бага байх нөхцөлийг хангаж байгаа хамгийн эхний Y гишүүний дугаарыг л олно шүү дээ. Гишүүнийг олно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ массиваар бодогдсон ч болно, эсвэл давталтаар бодно гэсэн үг. Y өөрөөр хэлбэл давталтын параметр чи өөрөө 0-аас эхлээд явах нь шүү дээ. N хүртэл явна. Ойлгож байна уу? N хүртэл явна. За тэгээд N хүртэл явахтаа болохоор зэрэг тэгэхээр төгсгөн нөхцөлийн хамгийн тэгэхээр энийг for-оор биш while давталтаар хийх байхгүй юу? Эхний утга нь болохоор зэрэг 0 хамгийн эхний одоо давталтын параметрийн эхний утга нь 0. За төгсөх утга нь болохоор зэрэг тэр давталтын параметрийн Y-гийн өмнөх утгаас нь сүүлийн утгаас нь өмнөх утгыг хасгаад эпсилоноос бага байх нөхцөл биелэгдэж байгаа уу гэж шалгаад энэ нөхцөлийг хангаж байгаа оператор олдонгууд явах хэрэгтэй. Энэ нөхцөлийг одоо биелүүлсэн утга олдтол энэ үйлдэлийг давтна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нөгөө эхлээд do тэгээ хамгаалсад while гэдэг нөхцөл шалгадаг шүү дээ. Тэр хувилбараа бодож болно. За нэг бол одоо шууд өнөөдрийн үзэг массив ашиглаад хийсэн ч болно. Алийг хийж болно. Эпсилоны утгыг бол гарнаас уншихна шүү дээ. Эпсилоны утгыг гарнаас уншина. За тэгээд Y 0-аас эхлээд Y одоо K хүртэлх N хүртэлх утгыг болоод бас гарнаас уншина. Тэр гарнаас уншсан утгууд дээр энэ Y K гэдэг утгыг олохын тулд түүний өмнөх утга дээр нэгийг нэмээд өмнөх утгын хоёрыг нэмсэн хоёр тоог харьцуулаад гарсан тоон одоо тэр Y гэсэн YK-гийн утгыг олох нь шүү дээ. YK-гийн утгыг олох нь. Тэхийн тулд яах ёстой гэхээр зэрэг гарнаас утга оруулахгүйгээр бодогдох утга нь бол иймэрхүү утга ийм хэлбэрээр олох нь шүү дээ. Y 0 нь болохоор 0 юм биш шүү дээ. 0-аас эхэлнэ. K 1-ээс эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр одоо жишээлбэл Y 1 гэдгийг олъё л да тийм үү? Y 1 гэдгийг олох юм бол
Y0 буюу 0 дээр нэмэх нь 1 хуваах нь 2 гэсэн үг шүү дээ. Тэгээ Y1 нь ингэж олдно гэсэн. Y1-ийн утга. Дараа нь 2 болонгууд юу өмнөх 1 дээр нэмэх нь 1 хуваах нь 1 дээр нэмэх нь 2 болно гэсэн үг байна. 2-1 байна шүү дээ. Тий. 2-1 чинь 0.5 дээр 0.5 дээр нэмэх нь 1-ийг хуваах нь 0.5 дээр нэмэх нь 2. Тэгэхээр тэр Y2-ийн утга тэгж олдно гэсэн үг. Тамиг бодож авах байхгүй юу? Ойлгож байна уу? Ойллоо. Тий. За тийм хэлбэрээр хийнэ гэсэн үг. Заагч. За. Ойллоо. За зүгээр. За багшин дэлгэсэн ширлээ. Өнөөдрийн хичээлийг ямар ч байсан ярьж идэх үү? Тэгэд энэ дээрээ тулгуурлаад юугаа өгье? Жишээ бодож үзээд тэгээ функц дээр эргээд яриад. Энэ функц чи одоо үе үед л хүмүүс 2 3 7 хоног ордог юм дөө. Тэгэл одоо ямар ч байсан эргээл яри багшин заа юу. Тэгэхээр өнөөдрийнхөө хуваарь хичээлээ орчие. За дэлгэсэн ширлэлтгий багшин. Бусад хүүхдүүдийн хувьд өнгөрсөн 7 хоногийн одоо 3 өдөр бид бие даалт орсон шүү дээ. Тэр орсон бие даалтын хичээл дээр юу яах юм бэ нөө? Асуух юм байна уу хүүхдүүдээ? Тэрийг бодож үзсэн үү? Одоо сая бол хулан хийж үзсэн гэж байна. Хорлоо амжаагүй гэж байна. Чимбач юу яасан бас хийж үзсэн гэж байна. Өшөө пүр юм бэрэнчин лав жаргал эднэр хийж үзсэн их баяр эднэр. Бодлого бодож үзүү тэмнэ. Бодлого бодохгүй юм сурахгүй. Удсан багш. За болж гэнэ үү? Явсасаар дөрвөө хүн байхгүй те энэ донд. Гэхдээ 7 8 хүн хичээлд орох юм. Бусдыг яаж олох вэ тэндээ? Хичээлд орохгүй байгаасаа тэгээд яах вэ? За багшин дэлгэсэн ширлээ. Өнөөдрийн сэдв болохоор зэрэг за массив ашиглах харагдаж байна уу? Харагдана. За зүйтэй. За тэгвэл за массив яаж ашиглах вэ? Массив гэж ямар төрлийн ямар утгатай юунууд байдаг вэ? За өнөөдрийн хичээлийн хүрээнд агуулгын массив яаж ашиглах вэ? Хэрхэн ашигладаг юм бэ? Яаж зарладаг юм бэ? Яаж ашигладаг юм бэ гэдэг талаар тайлбарлана. За тэгээд жишээ 1 2 3-ыг 3 бодлого тайлбарлаж ярина. Дундуур нь хэдүүлээ нөгөө C дээрээ бодлого бодно. За тэгээд би дааж бодох бодлогыг даалгавар өгнө. За ингээд өнөөдрийн хичээлийн хувьд бол ингээд дуусна гэсэн үг. За ерөөсөө массив гэдэг маань яа гэхээр зэрэг ижил төрлийн олон утгуудыг хадгалах боломжтой. Нийтлэл өгөгдлийн төрлийг массив гэж нэрлэдэг гэж ярьсан тий. За массивыг одоо бүрдүүлж байгаа хувьсгчуд нь болохоор зэрэг массивын элемент гэдэг. За тэгээд юу гэдгийг ижил зорилгоор хэрэглэгдэх олон утгыг хадгалахдаа хувьсгчийн тоо их байх тохиолдолд байх хэвээр массивыг ашигладаг. 2 3 хүн хувьсгчийн хувьд бол массив ашиглахгүй байж болно. Ижил төрлийн. Ижил төрлийнх гэдэг нь жишээлбэл ийд төрөл бол бүхэл тон төрөл бүх утгууд нь бүхэл тон төрөл авна гэсэн. Бүхэл тон утга авна гэсэн үг. Бодит тоо гэх юм бол бүх утгууд нь бодит тон утга авна гэсэн үг шүү дээ. Одоо магадгүй чи 10 ширхэг одоо бүхэл тон утгууд дээр бодолт хийх гэж байгаа бол тэрийг аргуулангийн 10 хувьсгч зарлахгүйгээр 10 элементтэй массив зарлал тэрэн дотроо утгуудыг оруулж өгсөн утгуудаараа юуг нь явах вэ? Бодолтыг нэгээр гаргах боломжтой л гэсэн үг байна шүү дээ. Хар ухаанаар ойлгоод ирсэл тийм байгаа гэсэн үг. За тэгээд юу гэдэг массив бол олон одоо элемент байрлуулсан ингээд хайрцаг. Одоо шийдэл та нар хүснэгтлээд үзье л та. Хүснэгтлээд үзье. Тэгвэл яг нэг хэмжээс массив гэвэл нь мөр юм уу? Баг нь. Ганц баг нь эсвэл ганц мөр байна гэсэн үг байна шүү. Тэрэн доторх нүдэн доторх утгууд нь бүгд яг хав тэр массивын элементийн утгууд болно гэсэн үг харж байна тийм үү? За тэгээд эднэ зураг шинжилгээр тодорхой ярьсан бахаа лекцэн дээр ярьсан байх гэж бодчих. За нэг хэмжээс массив гэхээр зэрэг яг уу элемент бүрэн тодорхой дугаартай. За массивын элементүүдийн дугаарыг юу гэж нэрлэдэг гэж байна? Индекс гэж нэрлэдэг. За тэгэхээр яг нөгөө түрүүний багшийн хэлдгээр зөвхөн нэг мөр эсвэл багнаар илэрхийлэгдэх массивыг нэг хэмжээс массив гэж нэрлэнэ. Өнөөдрийн хувьд бид нар зөвхөн нэг хэмжээс массив яригдана. Дараагийн 7 хоногийн хичээлээр болохоор зэрэг 2 хэмжээс массив болон 3 хэмжээс массивын талаар тайлбарлаж яригдана. За тэгээд цаашаа үргэлжлүүлээд юу явах вэ гэхээр нөгөө pointer гэдэг ингээд тэмдэгт мөр pointer гэдэг явчихна гэсэн үг. За
Өөрөөр хэлбэл ганц индексээр тодорхойлох массивыг нэг хэмжээс массив гэж нэрлэнэ л гэж тийм үү. За C хэлэнд ашиглахдаа яаж нэрлэдэг вэ? Дугаарлах вэ гэхээр зэрэг индекс нь одоо 0-аас ихэж дугаарладаг. За жишээлбэл name гэсэн нэртэй массив байханд 1-р элементийн утга 100, 2-дугаарх нь 101, 3-дугаарх нь 102, тэгээд 4-дугаарх нь 104 гэсэн утгуудыг массив ашиглалтаа яаж зарлалтаа яаж ашиглана гэж байна. За бүхэл та утга учраас эхлээд int гээд яг уу энэ дээр name гэх нэ тийм үү? Int гээд name. За тэгчингүүтээ яг уу хөр зэрэг энэ тийм ээ. 4 элементтэй массив гэж зарлалчиж байна. За ямар төрлийн утга авах юм бүхэл та утга авна гэж зарлалчиж байгаа гэсэн үг шүү дээ тийм үү? За тэгээд 0 дугаар элементийн утга нь 100, 1-р элементийн утга индекс дугаар нь гэсэн үг шүү дээ. 0 дугаар нүдэнд байрлах утга 100, 1-р нүдэнд байрлах утга 101, 2-дугаар нүдэнд байрлах утга 102, 3-дугаар нүдэнд байрлах нь 103 гэж одоо ийм хэлбэрээр одоо тодорхойлж өгнө гэсэн үг. Жишээлх юм бол name 2 гэж хандах юм бол name 2 гэдэг маань 3-дугаар элемент те. 3-дугаар элемент хандыг гэвэл name гэдэг нэг эхлээ массивын нэр байх нь тэгээд 400 хаалтан дотор дугаар нь индекс нь байх нь. За ийм маягаар ханддаг байх нэ. За тэгээд нэг хэмжээст массивыг зарлахын тулд яа гэхээр эхлээд тухайн массивын элемент болгоны авах утгын төрлийг эхлээд зааж өгнө. Төрөл нь урдаа байх нь яг түрүүний бид нэр ховсгос зарлалттай яг адилхан. За тэгээд ард нь яахын гэхээр зэ аваад нэрээ өгнө. Массив гэдэг чинь нэг нэртэй хүснэгт байх нь шүү дээ. Тэр нэртэй хүснэгтийн нэрийг эхлээд тодорхойлж өгнө. Тэгээд 400 хаалтан дотор хэдэн ширхэг элемент авах юм? Элементийн дугаарыг бичиж өгнө гэсэн үг. Тоогыг бичиж өгнө гэсэн үг. Жишээлбэл 10 элементтэй гэх юм бол 10 бичих юм бол тэр 10 ширхэг нүд бэлтэнэ гэсэн үг байна шүү дээ. Санах бай. Тэгэхээр одоо массивыг зарлангууд яа гэм ихээр зэрэг 10 ширхэг элементтэйгээ зарлж 10 ширхэг санах бай 10 ширхэг нүд бэлтэнэ. За ямар төрлийн утга зарласан сан. Жишээлбэл int бичих юм бол int бодол хэдэн байтын зай эзэлдэг үлээ? Int төрөл маань 2 байт. За тэгвэл int нэг ширхэг элементэд зориулаад 2 байтын хоосон зай бэлтгэх нь шүү дээ. 0 дугаар элементэд зориулаад 2 байтын зай бэлтгэл дараачихын 1-р элементэд зориулсан дахиад дараагийн 2 байтын зай. Ингээд бүх ингээд элемент болгон тохирсон 2 байтын зайтай нүд бэлтгэх нь. Хэрвээ float буюу хөвгч тасалтай төрөл заах юм бол тэр хэдэн байт вүлээ? 4 байт тий. За тэгвэл элемент болгон зориулсан 4 байтын зай бэлтгэх нь шүү дээ. За тэгээд зарлахын тулд жишээлбэл яг int r гээд 10 гэсэн байх бол за тэгэхээр массивын элементийн нэр заавал ганц хэсэгтэй байх албагүй хэд хэсэгтэй байж болно. Тийм учраас яг r гэдэг нэртэй байж болно. Тийм ээ. Эсвэл доотлолт нь болохоор зэрэг энэ чинь b гэдэг нэртэй массив 5 элементтэй гэдэг ингээд зарлалцсан байна. За тэгэхээр нөгөө миний яриад байсан юу чи энэ хана шүү дээ. Одоо жишээлбэл r0 гэх юм бол энэ 0 дугаар 0 гэсэн дугаар дээр харгалзах элементийн авах утга нь бол 50 гэсэн тоо. Тэгэхээр бүхэл та утга гэсэн үг шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ бол массивын элементийн дугаар бол 0-аас хэд хүртэл дугаарлагдах нь 9 хүртэл дугаарлагдана. За тэгээд энэ индексүүд нь энэ дугаарууд нэгэд хайрцаг болгондоо дугаартай хана шүү. Одоо байраар орон сууцаар ирвэл айлын хаалга, хашаагаар ирвэл хашааны дугаар гэсэн үг байна шүү. Ойлгож байгаа биз? Хашааны айл болгон ижлэх нь үү? Ерөнхийдөө хүн гэдэг утгаараа ижил төрөл байх нь тийм үү? Хүн байна. Хүн гэдэг нь болохоор ижил төрөл. Тэгээд тэр хүн өндөр байна уу, амхан байна уу гэдэг нь хамаагүй үстэй. Янз бүр айл болгонд өөр байгаа. Тийм учраас тэр элементийн авах утга нь болохоор бүхэл тоолгыг зарласан бол ямар ч утга байж болно. Бүхэл тоо дотор багтсан утгыг авах хэрэгтэй гэсэн. За ингээд санах хот ингэж байрлана гэсэн үг байна. Ийм хэлбэрээр байрлаж байгаа. Тэгээд доороо өөрөө дугаартай байна гэсэн үг байна шүү. За дугаар болгонд харгалзах яах вэ? Элементүүд нь байрлана гэсэн. Тэгвэл 0 дугаар элементийн утга нь 50 гэсэн утгатай байна. 1-р элементийн утга 51-ийг авах нь, 2 нь 52-ыг авах нь. Ингээд 59 хүртэлх утгыг авна гэсэн үг байна шүү, тийм үү? За ингээд санах хотод ийм хэлбэрээр байрлаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд утга олгох үйлдэл өөрөөр хэлбэл массивын элементүүд дээр утга олгох үйлдэл хийж болно, нөхцөл шалгах үйлдэл хийж болно, тийм ээ? Нөхцөл шалгах. За тэгээд бусад одоо математикийн янз бүрийн үйлдэлүүдийг яг тодорхойлж бичиж өгч болдог бахнэ. За ингээд утга олох үйлдэл ингэж жишээлбэл 1-р элементэд утга олгоно гэвэл A гэдэг массивын нэрээ өчөө 400 хаалтан дотор элементийн дугаараа бичлээ. Хэд дугаар байрлал дээр энэ утгыг тавих гэдэг байгаа. Тэр дугаараа бичиж өгөөд тэрэнд
энэ 20 гэсэн утгыг хадгална л гэсэн. Өөрөөр хэлбэл А0 дугаар элементийн утга нь 20. А6 дугаар элементийн утга нь А2-тойгоо тэнцэх гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр А2 дээр магадгүй 4 гэж өгсөн байсан бол А6 дугаар элементийн утгаас 4 гэсэн утга авна гэсэн байна шүү дээ. За А0 дугаар элемент дээр заавал бүхэл утга ингээ бодит тоон утга байх албагүй юм юунуудаар яг ховсгочоор утгыг тодорхойлж өгч болох нь нэг авах утгыг бас ингээ зааж өгч болох нь энэ массив элементийн дугаар нь массив элементийн утга болж бас болгож хадгалъя гэвэл ийм хэлбэрээр тодорхойлж өгөх нь байна. За ийм хэлбэрээр утга болох үйлдэлүүдийг хийж тэгээд илэрхийлэл бичиж болно. За энэ нөгөө C++-ийн бичиглэл энийг багш нь засгаа марцсан энийг засаадах. Засаа тавина юун дээр тавих та. Веб дээр тавих та тийм ээ. За тэгээд массив элементүүдийг массивтай ажиллахын тулд хамгийн гол хийхтэй үйлдэл нэгдүгээр массива зарлана. Массив гэдгийг зарлж өгнө. За энэ жишээлбэл хамгийн ихэнд шүү дээ. Энд A10 гэдэг 10 элементтэй массивыг зарлж өгч байгаа гэсэн үг байна. За дараа нь ямар ч массив дээр бодолт хийхэд гарнаас утга уншина. Өөрөөр хэлбэл нөгөө хайрцагнуудаа энд A10 гэдэг өгчих юм бол 10 ширхэг нүдтэй хайрцаг бэлтэнэ. Багш нь төрүүлсэн шүү дээ. Энд тэгээд өгчих юм бол 1 байтын утга нь юу ах нь нэг одоо нүднийх нь хэмжээ бол 2 байт байх нь шүү дээ. Тэгээ 2 байтын зайг бэлтчих нь байна. Тэгэхээр тэр байт одоо тэр бэлдэх үйлдэлийг бол энэ хийж чинь энд A10 гэдэг. За тэгээ for гэдэг давталцаарлаад A-гийн утгыг гарнаас уншихаар өгч байна. Ингэж өгөх юм бол яг үгээр массивын нөгөө нүд бэлдсэн нүд болгондоо утга оруулж тавихын тулд заавал энэ үйлдэлийг хийх ёстой. Заавал энэ үйлдэлийг хийнэ. Энэ үйлдэлийг хийхгүйгээр массив дээр үйлдэлийгээ чи ямар ч үр дүн авч чадахгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө бэлдсэн хайрцагууд дээр утга тавьж өгөөд массивын утгууд дээр бид нар үйлдэлээ хийнэ гэсэн. Тэгээ тэр утгууд дээр үйлдэл хийхин тулд яг заавал давтал зарлаад давталтын дотроо гарнаас утга унших үйлдэлийг хийнэ гэсэн. За энийг хийсний дараа бол нөгөө массив дээр хийх үйлдэлүүдээ яг үргэлжлүүлээд хийж болно. Бүх утгууд дээр үйлдэл хийж дууссаны дараа массив дээр утга оруулж тавих гэж байгаа бол давталтыг 2 удаа зарлаж болно. Хэдэн ч удаа зарлаж ашиглаж болно гэсэн. За ийм хэлбэрээр за тэгэхээр энэ үйлдэл заавал байх нь массивын элементүүдийг нүднүүдээ утгатай болгохын тулд давтал зарлана. За ингэсний дараа давталтанд массивын элементүүдийг утга оруулсны дараа оруулсан утгууд дээр үйлдэлэхдээ мөн дахин давтал зарлаж болно. Эсвэл энэ утга авангуудаа үйлдэлээ хийгээд иж болно. Тэгэхээр тэр бол юунаас хамаарх юм гэхээр нөгөө бодлогын нөхцлөөс хамаарна. Бодлогын нөхцлөөс хамаарад тодорхойлж өгч болно. Тэгэхээр энэ үйлдэлийг хийгээгүйгээр массив дээр утга олдохгүй. Утгагүй үйлдэлүүдээр үйлдэл хийгдэхгүй л гэсэн байна. За энэ жишээ хамгийн ихний жишээ. За энэ Y-ийн тэнцэг нь A-ийг үржин синус хот XE хуваахан A дээр нэмэх нь X юм илэрхийлэл тийм үү? Энэ функцийн хувьсгч нь X1-ээс X20 хүртэлх утга нь бол яг массив элементүүдээр өгөгдсөн бол энэ функцийн утгуудыг хэвлэх яг алгоритм яаж зохиох уу гэдгийг энэ дээр харуулж байна. За энэ алгоритмын хэдүүлээ зэрэг хийгээд явах уу? Энэ дээр гол нь ингэсэн байна тийм үү? A гэдэг утга бол бодиттой утга гарнаас унших нь байна. За тэгээд Y гэдэг нь болохоор үр дүнгээ хэвлэнэ. За тэгээд гарнаас A-гийн утгыг оруулсны дараа нөгөө массив дээрээ энэ хараа утга оруулж чинь та бүхэн анзаарч байгаас X гэсэн массив байгаа. X-ийн утга нь 1-ээс эхлээд 20 хүртэл явж байна. Тэрх оронд энд яг input X гэдэг гарнаас X-ийн утгыг унших үйлдэлийг хийж байна. За одоо ингээд гарнаас утгуудаа уншаад нөгөө 20 ширхэг нүдэндээ 20 ширхэг утгаа хийчлээ. Тэгснийхаа дараа дахиад массив элементийг эхнээс нь зарлангуудаа эхнээс нь авахудаад утгуудаа уншаад нэг нэгээр нь уншаад нөгөө томьёондоо орлуулад Y-ийн утгыг хэвлэж чинь. Тэгэхээр Y бол хэдэн ширхэг утга хэвлэхээр байна энд? 20. 20. Зөв 20 ширхэг утга хэвлэхээр. За ингэж хийх нь. За тэгвэл код нь хэдүүлээ харъя. За энэ дээр яг энэ дээр болохоор зэрэг энэ нөгөө C++ дээр хийсэн байсан ажлыг биш нь оролцож Z-ийн засаг энэ засч надад хэдүүлээ. За тэгээд энэ дээр 20 ширхэг элементтэй массив зарлах нь A гэдэг нь болохоор бодиттой утга, Y гэдэг нь болохоор зэрэг бодиттой утга авах нь. За тэгээд A-гийн утгыг гарнаас уншина. За энэ бодиттой утга учраас яг F гэж процент F гэж бичдэг тийм ээ. За тэгээ энд бол энэ ногооноор бичсэн хэсгүүд массив элементийн утгыг гарнаас уншиж чинь. X0 тэнцэх нь
гэж бичээд x0-ийн утгыг уншина. Дараа нь x1 тэнцгэнэ гээд x1-ийн утгыг уншина. x2 тэнцгэнэ гээд x гэмшлэгээр 10-аас хүртэл явах нь. Нөгөө 0-аас c дээр 0-аас эхэлдэг гэсэн тийм үү? Индекс нь 0-аас эхэлж хуваарлагддаг учраас батлын параметрын утга 0-аас эхэлж чинь гэсэн. За ингээд массивын элементүүдийг уншаад 20 ширхэг нүдэндээ утгаа тавьчлаа. Одоо энэ дээр утгаа эхнээс нь уншаад нөгөө математик үйлдэлээ хийж чинь. Математик үйлдэлээ хийгээд хийсэн үйлдэлийнхаа үр дүн дэлгэцэнд хэвлэж чинь. За ерөөсөө ийм бил үйлдэл хийж байгаа гэсэн үг. За энийг хэдүүлээ хийж үзэх үү? За. За эхлээд алгоритм нь хийх үү? За тэгээ алгоритм нь хий тээ. За тэгээд за алгоритм багш нь нөгөө юугаар харж байгаа хэлээд. За энэ алгоритм харагдаж байна энэ дээр. Харагдаж байна уу? За тэгвэл энэ дээр хэдүүлээ шууд юугаар оруулъя. За эхлээд бид нэр юу оруулах хэрэгтэй лээ? Массивыг зарлана. Массив зарлана. Зарлалтаа яг үхээр зэрэг массив гэдэг зааж өгнө. Энэ дээр array бүхэл тоо утгатай array. Нэр нь юу юм? A гэдэг массив. A гэдэг массив. Массив байгаа. Биш x шүү дээ. X гэдэг массив байгаа. За тэгээд энэ хэдэн элементтэй 20 ширхэг элементтэй. Array size гэдэг нь элементийн дугаараа зааж өгнө. За тэгээд энэ дээр дахиад хэм байх вөхөр нөгөө бодит тоо утга A-г зарлж өгнө. За энэ дээр болохоор зэрэг A нь болохоор бодит тоо утга учраас rel A тийм ээ. За дараагийнх нь Y declare Y. За энэ дээр бас бодит тоо утга. Бодит тоо утган дээр үйлдэлээр бодит тоо утгал хийгдэнэ гэсэн үг тийм үү? За тэгээ гарнаас хойшоо утга маань нөгөө A гэдэг бид нэр илэрхийлэл дотор хэрэглэгдэх A-гийн маань утга тийм үү? За энэ дээр A-ийн утгыг гарнаас уншина. За яг нөгөө output гэдэг ингээд тодорхой бичиг дэвтэйхэн болгож байна. Гэхдээ нөгөө дэлгэцээ бүрэн ашиглахын тулд багш нь ингээд юу ачлаа. За юу output A тэнцүү гэдэг текстийг авсангүй. За энэ дээр бид нэр яг for ашиглая. За for ашиглаад for явах утга variable name нь I эхний утга нь тэгвэл 0 төгсөх утга нь 19. За эхний ээлжинд хэдүүлээ 19-оор биш хэдээр хийчих хөө 9-оор хийчих. Эхний 10 утгаар хийгээд үзье. Тэгэхгүй бол их олон утга оруулах болчих гээд шүү дээ. Нэгээр нэмэгдэнэ. За тэгээ энэ дээр юу хийх юм бэ гэхээр зэрэг input x гэдэг буюу за багш нь бичиг output гэд хэний утгыг хэвлүүлээ. За x тэнцүү x хаалт тийм үү? Кавичиг and I дахиад and кавичиг. За тэгээд хаалт тэнцүү гэд ингэж чинь тийм үү? Эхлээд энэний ард бичлээ. Ардталт нь юу хийж хөөхөр зэрэг input x гэ утгыг бичнэ. Оруулж өгнө. За ингээд утгаа уншаад дуусчлаа. Тэгснээр дараа дахиад юу хийх вэ? Одоо энэ дэр бишээ энэ юу биш шүү. Таталтаа авна, for-ыг авна. За for маань дахиад хэдээс эхлэхээ. E маань нэг 0-аас эхлээд 9 хүртэл тийм үү? 0-аас эхлээд 9 хүртэл нэгээр нэмэгдээд явна. За энэ үйлдэлээр бид нар юу хийх юм бэ гэхээр зэрэг нөгөө илэрхийлэлээ бодно. Ямар илэрхийлэл бодож байгаа вэ? Бидний илэрхийлэл чинь за y тэнцүү. За y. За тэнцүүгод энэ дотор илэрхийлэлээ бичиж хаалт нээлээ. A гүрчгэн синус хаалтан дотор x тийм ээ хаалтаа халаа дахиад хаалтаа хаагаад хуваахан дахиад хаалт нээлээ A дээр нэмэх нь x тэгээд хаалтаа халаа. Ингээд илэрхийлэлээ бичиж өгчлөө. За одоо тэгээд энэ дээр юу хийх юм? Бодсон илэрхийллийнхаа утга болгоныг бид нэр хэвлэе. Тэгвэл энэ дээр юу гэж хөхөр зэрэг за y тийм ээ y хашилт тийм ээ and дахиад and хашилт хаалт нэгэд хаагаад тэнцүү хашилт тэгээд and гэд y-ийн утгыг хэвлэнэ. Ардна. Окей. Ингээд болоо. За хэдүүлээ ажиллаж үзье.
Та фотографт дагаж хийж гэнэ хамт хийсэн үү? тийм. За. За. Бичээд дууссан уу? Арай л дуусах. За. За тэгвэл зэрэгцээ хийчих. За тэгээ бид нар яг нөгөө юугаа хийн штэ. Хамгийн эхлээд бид нар за энд ойлгомжтой байхын тулд ингээл та багш нь тэгвэл output гэдэг A-ийн утгыг оруул гэд бичээл та тийм ээ. A тэнцүү. Ингээд A тэнцүүгээд энэний ард уучлаарай. Буруу газар навьж хийсэн байх шүү. Output дээр хийхгүй энэ дээр хийчих. За. A тэнцүү. Гэт A-ийн оронд юу уншина. За тэгээ хамгийн дөрөнд юу гэх вэ? A-ийн утгыг уншина шүү дээ, тийм үү? За A-ийн утгыг бид нэр 1 гэдэг үг тийм ээ? A-ийн утгыг уншъя. 1. Энэ зарлаг юм уу? Энэ A-г зарласан биз дээ. Яа зарлаг юм бол. Үгүй. Энэ A-г зарласан ш. Тэгээд input A. Мөн биз дээ. A. Ингэсэн. Зөв дээ шүү дээ одоо. 0.1 тэгвэл. Нөгөө E-г зарлаагүй юм байна. Уучлаарай. Миний алдаа. Тэгэхээр нөгөө I-г ашигласан шүү дээ бид нар. Тэрэн дээрээ I-г зарлаагүй юм байна. Окей. За 1. За x0-ыг харж байгааз одоо шууд x0. За x0-ийн утгыг 1, нөгөөхийг 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Ингээ 10 утга өгчтэй. Тэгэнгүүт y 0, 1, 2, 3, 4-гээд ингээд y-тэй холбоотой юмнуудыг яг уу утгуудыг шууд бодоо хэвлээ гаргачих чинь. Тийм багц? За энэ ингээд жижигсгээд харуулах юм бол нөгөө утга маань ингэж харагдах юм. За энэ томсгосон л дээр юм шиг байна л да. За код маань юу блок схема маань ингэж харагдчихээн. За та ядах болж гэнэ үү? Болж гэнэ үү? Одоо за тэгвэл кодыг бичиж. C дээр кодыг бичиж тэгвэл хэдүүлээ. За C-ийн компьютерлоо шилжиж. За C-ийн компьютерыг авлаа. За энэ дээр шинэ project үүсгэе. За new project. За console C project. За энэ дээр болохоор зэрэг massive 1 гэд нэрлэлчээ. Massive 1. Окей. За massive 1 гэж хадгаллаа. За энэ дээр яг бид нар юуг ашиглая? Using the massive. Massive ашиглана гэсэн үг тийм үү? Massive ашиглана. За тэгээд бид нарт main гэсэн функц ямар нэгэн аргумент байхгүй. За одоо тэгээд энэ дээр бид нар юугаа хийх вэ? За эхлээ massive зарлая. Massive зарлая тийм үү? Int massive утга бол x буюу нөгөө нэг x гэсэн нэртэй 20 ширхэг элементтэй massive байх нэ. Тэгээд өөр бидэрт ямар хавсагч хэрэгтэй гэхээр зэрэг float
Doppler болчих float A Y2 байх нь тийм үү? За тэгээд одоо бид нар юугаа эхлээд юуны утгыг уншина гэлээ? А-гийн утга уншин тийм үү? Printf A тэнцгэн тийм ээ? A тэнцгэнгээд A-гийн утгыг уншин. A тэнцвүүгээ текстийг хэвлэн. За тэгээд scanf гээд энэ дээр юу хэвлэх вүлээ? Percent юу лээ F float хөвгөж таслалтай утга учраас F таслал and A. Ингээд болчихно. Одоо дараагийн юунд болохоор зэрэг бид нар яах вэ нөгөө massive элементийг одоо гарнаас уншина. Тэхийн тулд яг үгээр for гэдэг давталтаа зарлаж байна. Энд дээр би нөгөө I утгыг зарлаагүй юм шүү. int I буюу нөгөө индекс манайхан нь шүү дээ тийм үү? За ингэж хийх нь. За тэгээд одоо for дотроо бид нар юу зарлах юм бэ гэхээр зэрэг индексийн утга маань хэдээс эхлэхлээр 0-аас эхэлнэ. За тэгээд ийм маань баг уу тэнцүү хэд хүртлийн 9 хүртэл дээр авчи дараа нь 20 болгоо засаад юун дээрээ тавья. Тэгэхгүй одоо 20 ширхэг утга уншихаар айгүй хэцүү. За тэгээд нэгээр нэмэгдээ явчихна тийм үү? За одоо давталтын блок дотор юу хийгдэх вэ? Давталтын блок дотор хийгдэх гол үйлдэл нь юу хийх гэлээ massive та яа гэлээ өгтөдөө massive-ийн элементэнд утга оруулж өгнө гэсэн. За утгыг оруулж өгөх үйлдэл бол энэ байна. За printf гээд тэгээд яг уу юу хийчи. За энэ юу болохоор зэрэг эхлээд зөвхөн дараагийн шинэ бүр эхлэлж л та. N гэж чи тийм ээ. Printf n гэж явуулчаа дахиад X-ийн дараа жинхэнэ утгаа уншия. Энэ давталтынхээр энэ чинь ингээд дэмэд хийнэ. За төвгөө төв. Болчих. Зүгээр юугаа шуудчих тийм ээ. X тэнцүү. X % F энттэй бүхэл утга D за тэнцүү гээд энэний ард нь таслал тавилаа. Бишээ. D. За ингэж хэлчихлээ. За дараагийнх нь болохоор зэрэг юу хийх гэхээр нөгөө scanf юм шүү дээ. Scanf. Хөлөө. Ямар утга унших вэ өгтөдөө? Бүхэл та утга унших шүү дээ тийм үү? Massive элементийн утга чинь бүхэл та утга байгаа. За тэгээд одоо энэ дээр анзаарч байгаа massive гэжтэй ганцхан нэрийн бичдэг байх нь шүү. Нэрийнхээ ард 400 хаалт бичээд 400 хаалтан дотор индексийн дугаар бичиж байна. Одоо тэр for-ын авах индексийн дугаарыг бичиж байна гэсэн. За ингээд энэ дээр яг уу massive элементийн утгыг гаргаж авчихлаа. Одоо доор нь дахиад яг уу бид нэр юу хийж болох вэ гэхээр энийг хууч тавьж хагаад юуг нь засч болох юм. Зөвхөн энд хийх үйлдэлийг засч болно. За ямар үйлдэл хийх вэ гэхээр зэрэг энэ дээр эхлээд юу гэхлээ Y тэнцгэн A-ийг үржих нь хаалтан дотор хийдэ энийг хаалтан дотор хаалт бичлээ A-ийг үржих нь sinus за энэ дээр нөгөө матрич авах хэрэгтэй тийм ээ enter include matrix Sinus гэдэг функц ашиглаж байгаа учраас математикийн функцээ дуудах хэрэгтэй. За тэгээд энэ дотор болохоор функц авах гэж байгаа утга нь болохоор зөв нэг massive элементийн утга байгаа. Гарнаас оруулж байгаа massive элементийн утгаар функц авна. За тэгээд энэ дээр хаалтаа халаа. Хуваах нь дахиад хаалт нэлээ. Энэ дотор A дээр нэмэх нь X-ийн элементийн утга зааж өгнө. За ингээд энэ математик үйлдэл хийчлээ. Одоо үр дүнгээ хэвлэх хэрэгтэй. За энд болохоор зэрэг Y гээд massive биш тийм ээ. Y1
Y1 тэнцэх нь, Y0 тэнцэх нь, Y2 тэнцэх нь гэдээ явах хэрэгтэй. За энэний ард нь болохоор зэрэг энэ D биш F-тэй яг гэвэл хөгж таслаа таа гэж авсан шүү дээ тийм үү. Тэгээ бид таслын хойно 3 оронгийн наривч авахын тулд цэг тавиад F. За энэ дээр хэнийг утгыг хэвлэх юм хэрэг Y-ийн утгыг хэвлэнэ. За ингэж болоо. За шивээ дууссан уу хөлтөө. Та хийж энэ зэрэгцэд Дуусчлаа. за комплект хийгээд үзье. За зэрэгцээ комплект хий. Алдаа гарч ийн харъя. Энэ дээр би нэгөр нэг main эднэр үгүй тий. Save. За комплект хийсэн. За тэгээд A-гийн утгыг бид түрүү хэд гэж өглөө? 1 гэж өгсөн тийм үү хөлтөө дээ? 1 гэж өгсөн тий. За тэрнтэй адилхан үг л доо. За A тэнцэх нь 1, X0 нь болохоор 1 2 3 4 5 6 7 8 9 10. Тэгэхээр Y-ийн утга нь болохоор зэрэг за энэ нөгөө хэвлэх доош нь хэвлэнэ гэсэн юугаа өгөөг учраас авсангүй тийм үү. За энийг дахиад хэдэлээ энд нь юу засах хэрэгтэй байлээ нөгөө дараагийн мөрөнд шилжих гэж зааж өгстэй тий. За одоо дахиад энэ дээр хийж үзье. A1 1 2 3 4 5 6 7 8 9 10. Би энэ юуг нь буруутсан юм шиг энд нь хань бичсэн шүү дээ. Энд бичсэн. Яагаад андараа биччихв? За 1 За одоо Y нь гарч ин тэ Y нь за ийм утгаар гарч ийн гэсэн үг. Энд нь нөгөө Y 1 2 гэдгээ бичгийн тулд процент D байсан бай тийм үү? Процент D гээд энэ дээр эхлээд Y хэвлээд таслал тавиад Y. Одоо тэгэхээр 1 2 3 4 гэд гарах хэрэгтэй юм. Одоо Y 0 1 2 3 4 5 6 7 8 одоо зөвгөрлөө. За ингэж та нарын ямар гарсан ажиллаж байна уу? Ажиллаж байна уу? Тэмнэ. Зүг гарч байна уу? За зүйтэй. За тэгвэл одоо дараагийн слайд руу шилжье. Дараагийн жишээ рүү шилжиж тэнэ. Агшаа. Харт нөгөө код харуулж байж. Нэг одоо өгöd байна уу? Харин. Тэгээ харин агуу сонин гараад. Сонин гараад байна. За болчлоо агшаа. Одоо алдаа үстэй. Алдаа олсон үстэй. Болцоо. Сайн байна. За тэгвэл дараагийн жишээ. За 10 элементтэй массивт n ширхэг утгыг гараас оруулах ба уг утгуудаас өгөгдсөн тоо p хуваагдах утга хэд байгааг нь тоолно. Тэгээд тэдгээр элементүүдийн утга ба байршлын дугаар хуваагдахгүй утгуудын геометри донтжийг тус олж дэлгэцэн хэвлэнэ. За ийм бодлого байна. За тэгээ одоо энэ дээр яг n гэдэг бол массив элементийн тоо одоо энэ тайлбарыг бичсэн байна тийм ээ. За p гэдэг утгыг бол гараас оруулна. Энэ p гэдэг утгатай p
P одоо хуваагдах нь үгүй юу гэж шалах нь шүү дээ. За тэгээд C нь болохоор зэрэг массив элементүүдээс P хуваагдах утгуудын тоол нь. За C нэг нь болохоор зэрэг массив элементүүдээс P хуваагдахгүй утгуудын тоол нь. За тэгээд юу болохоор зэрэг массив элементийн утгыг P хуваагаад үлдэгдлийг хадгалах хавсагч. За үржир гэхээр зэрэг элементүүдээс P хуваагдахгүй утгуудын үржирийг нь олж хадгална. За average болохоор зэрэг элементүүдээс P хуваагдахгүй утгуудын геометрик дундчийг олж хадгална. За ийм одоо хавсагчдыг ашиглах нь шүү дээ. Ашиглах хавсагчуд нь эднэр байна. За энэ код нь. За хажууд нь юу нэ шүү дээ? Алгоритм байна тийм ээ. За A-ийг гарнаас A-ийг тодорхойлно, өнийгаа ишивч. За A-ийг тодорхойлно, зарлана. За тэгээд C1 юу сая одоо ярьсан бүх хавсагчдыг бүгднийг зарлах хэрэгтэй. За бүгдийг зарлаад тэгээд яг уу элементийн дугаараа оруулах гэдэг элементийн дугаараа оруулаад за энэ 11-р мөрнөөс эхлээд давталт явж байна. Массив элементийг гарнаас унших үйлдэл хэрэгжиж байна. Тийм багаз. Аюутай алгоритмтайгаа адилхан байгаа зүтэй хөлтүүд ээ. Энэ P-ийн утгыг уншиж штэ гарнаас угаасаа P-ийн утгыг л уншина. N P2-ыг уншина. N-ийг 10 гэж өгвөл 10, 5 гэж өгвөл 5, 3 гэж өгвөл 3. За тэгээ P нь болохоор зэрэг бас гарнаас оруулах утга. За тэр тоонд яг хуваагдах үгүй гэдгийг шалгах гэдэг байгаа шүү дээ. Тэхийн тулд хувааж үзэх гэдэг байгаа тоонуудаа одоо массивтай оруулж өгөх хэрэгтэй. Тэхийн тулд яг үгээр зэрэг энэ 11-р мөрнөөс 13-р мөр хүртэлх гарнаас утга унших үйлдэл массив элементүүдийг одоо утгатай болгох яг массив элементүүдийг нэг санах ой доторх зайнууд дээр утгаар дүрх үйлдэлд хийгдэж гэнэ гэсэн үг байна шүү дээ. За тэгээд эндээс яг дараагийн слайд руу шилжихэл зэрэг хоёр тоолоор байгаа. Хоёр тоолорыг эхлээд тэгтээ тэнцүүлж өгөх хэрэгтэй. Яагаад гэж байгаа вэ те? Хоёр тоолоор нь энэ 0 нь C нь болохоор P хуваагдах юу нь болохоор зэрэг C1 нь хуваагдахгүй утгуудын тоолно гэсэн. За үржирийг хадгалж байгаа учраас дистиллацийн тооны үржирийг хадгалахын тулд үржир хадгалах хавсагчийн утга эхлээд нэгтэй тэнцээ байдаг. Ямар ч тог нэгээр үржилсэн үржирийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг чанарыг ашиглаж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээд одоо нөгөө 17 дугаар мөрнөөс эхлээд давталтаа зарласан байна. Энэ дээр массивийн элементийн утгыг эхнээс нь уншиж байна. Уншаад P-г одоо тэр массивийн элементийн эхнээс уншиж байгаа элемент болгондоо хувааж үзэх нь шүү дээ. Хувааж үзээд үлдэгдэл гарч ийн үгүй юу гэж шалгаад үлдэгдэлгүй байвал нь C-ийн утгаар нэгээр нэмэгдүүлээд тэр дугаарыг хэвлэж чинь тэдгээр элемент хуваагдаж байна гэж хэвлэж чинь гэсэн үг. Үгүй бол яг үгээр зэрэг нөгөө хуваагдахгүй байгаа учраас хуваагдахгүй байгаа тоогийг тоолж чинь. Тоолоод C1 гэсэн тоолортой тоолоод тэгээ үржирийг авч байгаа байхгүй юу. Тэгээ энэ давталтын дотор 24 дугаар мөрийг дуустал энэ давталт доторх үйлдэл гүйцэтгэх нь. Тэгээд бүгдийг олж дууссаны дараа давталт бүх массив элементийг уншиж дууссаны дараа дундчийг олж чинь. Геометри дундчийг олж чинь. За тэгээд энэ дээр яг P хуваагдах элементийн тоо тэдний ширхэг массивийн B массивийн P хуваагдахгүй элементийн тоо тэдний ширхэг геометри дундчийн тэд гэдэг ингээд хэвлэж гэнэ гэсэн үг байна шүү дээ. Average тийм ээ. Геометри дундчийн тэд гэдэг энд хэвлэж байна. За энд хэвлэж гэнэ гэсэн үг шүү дээ. Энийг яриад гэнэ гэсэн үг те. Эхлээд хуваагдж байгаа элементийн тоогийн тоол хэвлэнэ. Энэ дараа нь хуваагдахгүйгийн тоогийн тоолно. Тэгээд хуваагдахгүй элементүүдийн одоо яг геометри дундчийн утгыг энд хэвлээд олоод хэвлэж байна. За ингээд яг энэ бодлогын гол зорилго бол ингээд дуусна. Үр дүн гарчлаа гэсэн. За дараагийн үр дүнийг харагдаж байна. P гэсэн утга нь 3 гэсэн тоовын 7 ширхэг утгатай массив зарласан байна. За тэгээд P хуваагдах элементийн дугаар гэхээр зэрэг 0 дугаар нь. Нэг нь юу үстэй? Нол ба утга нь 1 гэсэн утга байна. За тэгээд юу болохоор зэрэг 3 бас хуваагдана тийм үү? За хуваагдахгүй элементийн тоо нь болохоор зэрэг
юу яцаа хуваагдах гэж бичсэн учраас ингэ гарч ирсэн. За хэдүүлээ бодож үзье энэ бодлого. Геометри донд чинь тэдгээд гарч ирж байгаа гэсэн үг. Энэ хуваагдах элементийн тоо ингэ гарчлаа. Тэгээд ингээд юу нэх вэ? 6 хуваагдсан шүү дээ тийм ээ. 6 хуваагдана. Утга нь яах вэ? Хуваагдахгүй нь тэд, хуваагдах нь тэд гэж ингээ гараад ирч тээ. За одоо энэ дээр яах вэ? Массивын элементийн геометри донд чинь хуваагдахгүй элементүүдийн геометри донд чинь хэвлсэн байна. За энэ саяын бодлогыг бодж үзэх үү? Тань. За нэг бодож үзье тий. За эсвэл ингээ дараачийн бодлогыг ярьчаад тэгээд юу яа? Жишээ 3 нь ярьчих. Тэгчээд нөгөө хоёрыг нь хийж үзье тийм үү? За энэ болохоор зүгээр юм байхгүй юу? Нөгөө массив гэхээр хүүхдүүд ингэж ялгаддаг байхгүй юу? Нөгөө амьдралаас тасалж ялгаддаг, өөр гэж ялгаддаг байхгүй юу? Тэгэнгүүт энэ дээр юу ах вэ гэхээр зэрэг жишээлбэл энэ одоо түүц ажилладаг хүмүүс ш түүцийг бид нар хүнсний мохлог гэж би нэрлсэн. Тэгэхээр хүнсний мохлогийн эзэн өдөр бүр 7 төрлийн барааг зардаг. Одоо яа мотож гэхээр ундаа борих мөхөлс гэх мэт 7 ширхэг бараа зардаг. Тэгээд тэр яадаг 7 ширхэг бараагаа нэг тодорхой тоогоор мөнгөөр хөдлөж авна да. Хэдэн төгрөгөөр хөдлөж авд юм байна. За тэгээд борлуулалтаа 30% нэмэгдүүлдэг тус бүрийнх нь 30% одоо яг хуу нэмэгдүүлээд борлуулдаг. Тэгээ өдөрт одоо яг хуу нийт одоо бүх хөдлөж авсан бараагаа зардаг гэж үзэх юм бол хөдлөж авах зарцуулдаг мөнгө нь хэдэн төгрөгийг. За өдрийн төсөл тухайн өдөр хөдөлгөөн авсан бүх барааг зарагдсан гэж үзээд өдрийн дундаж орлогоо бас олж олно. Олъё. За тэгээд хамгийн үнэтэй ямар бараа байгаа гэдэг тодорхойлох ийм алгоритм одоо код одоо хэрхэн хийх вэ гэдгийг яг хийж үзье гэж үзэж байна. Бодож байна. Тэгэхээр зэрэг юу гэсэн үг байх вэ? 7 элементтэй массиваар төлөөлөж болно энийг. За өөр ямар жишээ байж болох вэ нөгөө та нар физиктээр хэмжилт хийдэг ч юм уу гэхдээ физикийн одоо туршилт хийгээд хамгийн ингээ одоо та нарт хамгийн өдөр болгон тохиолддог зүйл бол туршилтыг хийхдээ юуг нь өөрчлөлтээ байрлалын жоохон нөгөө өнцгийн ч юм уу юуг нь чи өөрчлөл ерөнхийдөө нэг төрлийн үйлдэлд автдаг үстэй. Тийм үгүй юу? Тэгэхээр нэг төрлийн үйлдэлд автаад байгаа юм бол тэр давтаад байгаа үйлдэл болгон дээр бодолтын нь хэмжилтийн утгад нь өөрөөр гардаг үстэй. Тэгвэл тэр нэг төрлийн үйлдэлүүдийг давтаад гарч байгаа хэмжиж авсан хэмжилтийн утгуудаа массивын элементийн утга болгон дээр оруулаад өгч болно шүү. Жишээлбэл 5 удаа хэмжиж тэгвэл 5 элементтэй массив зарлаад 5 хувьсагч ашиглахгүй зүгээр 5 элементтэй массив зарлаад массивын элемент болгон дээр 0 дугаар элемент дээр бол 1-р хэмжилтийн утгыг 1-р элемент дээр бол 2-р хэмжилтийн утга хэмжлэнгээр дөрөв хүртэл бүх элементийн утгыг яаж олно? Минийх үү? Эмээ хичээж байна гар та. Тэгээд тэр юуг яах вэ? Утгуудыг оруулчихна гэсэн үг шүү дээ. Оруулчаад дараа нь яах вэ гэхээр зэрэг хэмжилт болгоныхаа утгууд дээр нөгөө бодолтоо хийгээд бодолтынхаа үр дүнг яг уу нөгөө алфавитыг хазаалт тийм ээ алдаа малтайг нь хазч болдог. Тийм үйл хийж болно гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ хүнсний мохлогийн одоо хүний өдөр болгон авдаг ерөөсөө 7 ширхэг бараа авдаг тэр болгоно жишээлбэл мотож хэдэн ширхэг авсан. Ундаа хэдэн ширхэг авсан тий. За баг хэдэн ширхэг авсан. Хэмжлэнгээр ингээд ширхгийнх нь утгыг өгөөд тэрэн дээр яг нэг удаагийнх нь нэгнийх нь үнийг өгөөд яах юм. 30% нэмэгдүүлээд зарахад хэдэн төгрөг олд юм бэ гэдэг ч юм уу. Ийм маягаар олж болно гэсэн үг. За тэгвэл хэдүүлээ юу хийх вэ? Логарифм дээр ажиллах уу? Шууд код бичих үү? Хүмүүсээ хөөе хичээл орж байгаа юм байна уу? Логарифм дээр ажиллах уу гэхлээр шууд код дээр бичих юм уу? Шууд код дээр бичих үү? Код дээр цаахад зэрэг цаах. За тэгвэл энийг шинээр юу үсгэе? Project үсгэе. Тийм үү? Project үсгээд одоо энэ дээр massive 2 гэж өгнө нэрийг. 2 гэж өглөө. Окей. Yes. Хадгалах уу. За тэгнэ. Massive 2 гэж өглөө хадгаллаа.
За тэгээд using massive. Тийм үү. За тэгээд энэ дэр ямар хавцаж ашигламаар юм шиг байна. Тань ээ. За эхлээд мэдээж яг нөгөө массива зарлана гэсэн үг шүү тийм үү? Массив зарлана гэсэн үг тийм ээ. За массив зарлахын тулд яг үхээр зэрэг тэр юунууд бол дээрээ хэвээрээ байж гин. За тэгээд нөгөө заавал бүхэлдээ утгатай байх албатай юу тэр юуны үн. За тэр юу байх байхгүй юу хүмүүс эхлээд массив элементийн утгууд нь нэгдүгээр одоо 0 дугаар элементийн утгууд хамгийн ихний барааны одоо юу гэдэг магадгүй тэр бохин зарцуулсан мөнгөнд дүг оруулж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр зэрэг энэ бүхэл тоо биш бодит тоо байна гэсэн үг. Тэгэхээр float хин гэдэг массив болох уу? За A гэдэг массив авъя тийм үү? 7 элементтэй. За тэгээд энэ дээр int гээд нөгөө элементийн дугаараа зааж өгнө. R гээд бас нэг хавьсгч зарлж өгнө. За тэгээд энэний дараа яах вэ гэхээр зэрэг float нөгөө юу гэх вэ? За S гэдэг чинь юу байсан бэлээ? Өдөр болгон бараа худалдаа авахд зарцуулдаг нийт мөнгө. За S нэг болохоор зэрэг 30% нэмэгдүүлээд олсон мөнгө. За тэгэнгүүт энэ дээр average гэдэг юм авъя. Average гэдэг чинь дундаж гэсэн үг шүү дээ тийм үү? За тэгээд max гэсэн хавьсгч авъя. За ингээд ийм хэдэн хавьсгчийг зарлалаа. За одоо эхлээд бид нэр яах вэ гэхээр зэрэг энд яг S1 0 гэдэг үг болно. 0 тийм үү? S1 бас 0 байна гэсэн нийлбэр юм чинь. Тэнцгэн 0. Ийм байж болно. За одоо бид нэр энэ дээр нөгөө массивын элементийн утгыг гарнаас уншиж чинь шүү дээ. Гарнаас уншиж чинь тийм үү? За I утга бол яг 0-аас эхлээд баг уяа тэнцүү 6 7 ширхэг элементтэй учраас тийм ээ. Тэгээд нэгээр нэмэгдүүлнэ гэсэн үг шүү дээ. Нэгээр нэмэгдүүлнэ. За тэгээд энэ дотор нөгөө алтан дотор юу орох юм бэ? Энэ алтан дотор бол нөгөө юугаа авна шүү дээ. Массивын элементийн утгыг уншина. Тэгээд яг нийлбэрээ олно. За элементийн утгыг уншихын тулд яг print f гээд a энэ дээр f биш d байх хэвээр d e тийм үү. За тэгээд a e-ийн утгыг уншина. А нөгөө float төрөл учраас float төрлийг уншина. За S зэрэг нь S дээр нэмэх нь A гээд нийлбэр олчихно. За одоо энэний дараа бид нар юу хийх юм бэ гэхээр зэрэг дахиад энэ юугаа яах вэ? Массивын элементийг эхнээс нь унших учраас дахиад татлаа зарлана гэсэн үг шүү дээ. За энэ 0-аас эхэллээ. E бол баг уяа тэнцүү явах хэвээр 6. Тэгээд нэгээр нэмэгдүүлэх хэвээр. За тэгээд энэ дээр юу хийх вэ гэхээр нөгөө массивын элементийнхаа утгыг 30% нэмэгдүүл зарладаг гэсэн шүү дээ тийм үү. Тэгэхээр 30% нэмэгдүүлсэн утгаа олъё эхлээд. Массивын элементийн утгыг тийм ээ тэнцүү A-ийг үржих нь 0.3. Ингээд юу яах вэ? Нэмэгдүүлсэн утгаа олчлаа. Тэгээд S1 тэнцэх нь S1 дээр нэмэх нь одоо нийлбэрийг олж чинь. А-ийг нэмнэ. 30% нэмэгдүүлсэн утгаа олчихжээ. За тэгээд энэс өмнө нэг юм байсан би нэг бичээг үлдээсэн байна уучсараа. Энэ дээр нөгөө бид нар хамгийн өндөр үнэтэй бараа аль нь вэ гэдгийг олох гээд байгаа шүү дээ. Тэхийн тулд яах вэ гэхээр зэрэг энэ чинь max гэдэг хавьсгчд хамгийн ихний элементийг юу гэж зарлж байгаа их гэж үзье. Тэгээд тэр их гэж үзсэн утгатайгаа бусдыг харьцуулж үзнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр A0 нь хамгийн ихний элементийг их гээд авчиж байгаа байхгүй юу? Тэгээ их гэж авсан нь үнэхээр их вэ нүг юу гэд бусдтай бүгдэнтэй харьцуулах хэрэгтэй. Ингийн тулд яах юм бэ гэхээр зэрэг if гээд за max-аас их юу байна уу? I байна уу гэж хайчих байгаа байхгүй юу? I элементийн утга байна уу? За байвал яах юм бэ? Тэгэх юм бол R тэнцэх нь I гэж үчэн. За R гэдэг бол I гэдэг нь юу вэ? Хүүхдүүдээ. I гэдэг нь юуны утга вэ? Хоёр. Массив их нь.
Массивын юу нэ? санаатай гэсэн. Индекс. Дугаар нь баггүй юу? Тийм. Дугаар нь шүү дээ. И чинь дугаар байгаа шүү дээ хүүхдүүдээ. Индекс нь дугаар байгаа шүү дээ. Тэгэхээр яг хэдгээр элемент нь А-игээс хамгийн их гэж авсан эхний утгаас их байна гэдгийг дугаарыг хадгалаад яваад байгаа байхгүй энэ дэр. Дугаар хамгийн сүүлд их утгын дугаарыг хадгалж үлдэнэ. Их гарсан утгын дугаар хадгалж зөндөлдөх хэвээр. За x-ний дараа яг хамгийн их утгыг хэвлээд дуусчлаа. Одоо олжлаа. Одоо бид нэр яг average гэдэг нөгөө дунд чинь болно. Тийм нөгөө нийлбэр олчиж байгаа шүү дээ, тийм үү? S1 дээр нийлбэр олчиж байгаа. Тэгэнгүүт нийлбэр олцоод олсон нийлбэрээ S1-ийг хуваах нь юунд хуваах юм бэ гэхээр зэрэг I хуваачна гэсэн үг. 7 хуваана гэсэн үг. 7 ширхэг элемент байгаа шүү дээ. 7 хуваачна. За ингээд дунд чинь гарна үстэй. За тэгээд энэ дээр яхан printf одоо бидний хийх ёстой ажлууд ерөнхийдөө дууслаа. За энэ дээр өдөрт зарцуулдаг нийт мөнгө. За өдөрт зарцуулдаг нийт мөнгө. S тэнцүү гэж байгаа тийм үү? S тэнцүү энэ дээр процент f таслаас хойш 2 орон. Нөгөө юуны мөнгөнд дүн учраас таслаас хойш 2 оронтой f байх нь тийм үү? За энэний ард хэний дүн хэвлэх гэхээр зэрэгээс ятгыг хэвлэнэ. Тийм биз? За дараа нь printf. За тэгээд өдрийн дундаж орлого. Орлого S1 тэнцүү гэдэг энэ дэр нөгөө процентод тавилаа. Бас 2 орны наривчлалтаар таслаас хойш мөнгөнд дүн учраас таслаас хойш 2 орон. Тэгээд S1-ийг боллоо хэвлэлээ. За энэний дараа printf одоо хамгийн өндөр үнэтэй бараа гэд яг үнийг хэвлэнэ гэсэн үг. Утгыг хэвлэнэ гэсэн үг. За энэ дээр хамгийн өндөр үнэтэй бараа гэд үн гэж байна шүү дээ. Үн. Тэцүү. Энэний ард яг процент юу лээ? F шүү дээ тийм ээ? F. За таслаас хойш орон хийж болно. Бас 2 орны наривчлалтай F. За тэгээд энэний ард хэн хэвлэгдэх юм гэхээр зэрэг R хэвлэгдэнэ. Тэрс хамгийн тэр дугаард харгалзах утга хэвлэгдэнэ гэсэн үг. За тэгээд энэ дэр энд нөгөө багш нь юугаа хийх хэрэгтэй? Дараагийн мөрөнд шилжих юм аа. Бичих хэрэгтэй. За ингээд одоо энийг яах вэ? За шивж дууссан уу хүүхдүүд ээ? Дууссан уу? Дуусаагүй байна уу? Арай дууссан. За энэ сүүл орж исэн хүүхдүүд юугаа бичээрэй? ID код нэрээ бичээрэй энэ дэр. Бичиг юм бэ? Бичээрэй. За дууссан уу? Одоо комплект хийж үзэх үү хүүхдүүд ээ? Тэгээ тухайн юу? За тэгвэл энийг яг комплект хийж үзье те. За main массив 2-ын main. Массив хадгалах. За. Энэ нөгөө текстэн файлаас хуулаад авсан учраас энэ ингэ ядаргаа болоод. Энийг засах хэрэгтэй байсан байна. За ингээд энийг бас засна доотлын. Энийг оруулж тавина.
За одоо нөгөө том жижиг үсэг ялгадаг шүү дээ юу чинь. За тэгээд хамгийн ихний одоо юу гэдгийг ихний барааны үн одоо жишээлбэл энэ дээр 2 3 4 5 6 7 8. За ингээд эхлээд яадгийн өдөрт 35 төгрөг зардаг байна. За тэгээд тэрийг яг хуу өдрийн дундаж орлого нь болохоор зэрэг юу байдаг вэ? Хоног 10.5 байна. Тэгээд хамгийн өндөр үнэтэй барааны үн бол 2.4. 0.3-аар үржихээр 2.4 болно үстэй. Тэмнэ. Тийм үгүй юу? Тийм. Хамгийн өндөр 8-ыг 0.3-аар үржихээр 2.4. За ийм үнэтэй болж байна гэсэн үг. Ханаж тэгээд хамгийн өндөр утга нь олцсон байна уу? Олцсон байна тийм ээ. Тэгэхээр энэ за энэ дээр юу ойлгож авах хэрэгтэй гэхээр зэрэг за энэ массивыг утга олох үйлдэл ашиглаж байна. Тэгэхийн тулд яг нөгөө нийлбэр олдог үйлдэлээ бичигдлийн дагуу бид нэр өмнөх одоо таталтан дээр хийсэн тэрнийхээ дагуу бичлээ. За тэгээд тэрэн дээр массивын элементийн утгыг энэ ингээд А гэдэг дөрвөн хаалтан дотор И байгаад ерөөсөд нэг элементийн утга гэж ойлгох хэрэгтэй. Нэг л утга. Тэгээд тэр утгыг яг энэ дээр нэмж байгаа гэсэн үг шүү дээ. За Маркс гэдэг хамгийн их утгыг олохын тулд эхлээд яа гэм бэ? Хамгийн ихэнд уншигдах эхний утгыг их гэж үзэж байгаа. Их гэж үзэх утгаа яах вэ? Их гэж авчингуудаа тэрийгэ бусдад жишиж байгаа байхгүй. Дахиад өөртөө жишээд тэгээд дараагийн элементтэй жишээд 3 дахь элементтэй жишээд 4 дахь элемент гэх юмшгаар хамгийн их элементтэй утгыг одоо яхаар зэрэг хамгийн их элементийг олонгуудаа тэр элементийн утгыг одоо байрлаж байгаа дугаарыг нь өөрнөө туслах R гэдэг хөлсөд хадгалчихж байгаа байхгүй юу? Энд хадгалаад авчиж байгаа. Тэгээ аваад хадгалсныхаа дараа тэр дугаарыг энэ нөгөө А гэдэг массивынхаа дугаар дээр бичиж өгчхөөр яг тэр дугаарт харгалзах утгыг энэ чинь хэвлээ гаргачихж байгаа гэсэн үг шүү дээ. Ингэж бодож байгаа гэсэн үг шүү хүмүүстээ. За бид нар бол юуг бол олж чадна? Дунджийг бол олж чадна, тийм ээ. За тэгээд өнөөдрийн шинээр нэмэгдэж ирж байгаа юм бол энэ массивын утгууд. Түрүүний Чинбатын үзүүлэлтийн болгон дээр бол энэ яг ийм хэлбэрээр массивын элементийн утгуудыг яах вэ? Энэ дээр нөгөө гарнаас уншихгүйгээр олох нь шүү дээ. Математик үйлдэл хийж Y дөрвөн хаалтан дотор И тэнцэх нь Y дөрвөн хаалтан дотор И тэгээд тэнцүү гэж байгаа нь тэр нөгөө томьёогоо өгөөд томьёогоороо бодох нь шүү дээ. Y-гээс асах 1 гэдэг өгөх юм бол өмнөх утгыг авна. И дээр нэмэх 1 гэвэл дараагийн утгыг авна. Гэхдээ эхлээд массив элементүүдээ бүгдийг утгатай болгож өгөх хэрэгтэй. Тэгжээс зэрэн дээрээ яг энэ үйлдэлүүдээ дараагийн гол үйлдэлүүдээ яах вэ? Бодох ёстой гэж харж байна тийм үү? За энэ бодлогон дээр ойлгомжгүй байна уу хүмүүст ээ? Ойлгомжтой байсан уу? Ойлгомжгүй байсан уу? Тэгэхээр нөгөө олон жишээлбэл олон төрлийн бараа авдаг хүмүүс бол энэ одоо зүгээр айгүй бүтүүлэг бодогдлоо л доо. Тэгээ энэ яг нөгөө бодиттой болгож жинхэнэ одоо бодиттой үйлдэлийг хийхийн тулд яаж болох вэ гэхээр энэ ихэн гараа явчих нэмэгдсэн юм уу? Тэгэхээр зэрэг яг юу хийх ёстой вэ гэхээр хоёр хэмжээс массив ашиглах хэрэгтэй. Дараагийн 7 хоногийн лаборатори хичээл дээр багш нь юу яана? Энийг яг хоёр хэмжээс массив дээр энэ жишээгээ бодож үзүүлнэ. Тэгэхээр зэрэг 1-р элементээс хэдийн ширхэг авав, 2-р элементээс хэдийн ширхэг авав, 3-р хэдийг авав, хэдийн ширхэг авав гэд ингээд ширхгийг оруулж агаад үнийг бодоод тэгээд юу яадаг бодлого бодож явна. Тэгэхээр ийм хэлбэрийн бодлогуудыг одоо магадгүй аюул олон бараа хөдөлтөөн авдаг юунууд байвал газрууд байх юм бол тэр газрууд нь бүгдээрээ л яах гэсэн үг байна. Массив ашиглаад хийх нь хамаагүй дээр ирдэг байна шүү дээ тий. Массив ашиглаад хийх нь хамаагүй дээр ирдэг байна. За тэгвэл нөгөө түрүү чи 2 дугаар бодлого бодох үед
Тэ? За. Та хэд минь яасан унтаад байгаа мó? Үгүй багш. Үгүй ээ. Ойлгож байна уу? Ойлгомжтой. За жишээ 2-аа тэгвэл бодъё хэдүүлээ. Жишээ 2-ыг хий. Жишээ 2 дээр юм байгаа шүү дээ. Тэрүүн. Энэ аюух олон үйлдэлтэй учраас багш нь арай цөөхөн үйлдэлтэйг дөрвөлж хийгээ хийцсэн юм а тэрүүн. Тэгээ одоо энэ дээр нэлээд олон үйлдэл байгаа. Тэгэхээр хэдэн хувьсагч байна нийт? 1 2 3 4 5 6 7 хувьсагч. Тэгээ массивтайгаа нэлээд 8 хувьсагч зарлах нь байна. 8 хувьсагч зарлана. За тэгвэл тэрний кодыг яах вэ? Оруулаа тийм үү? За энэ кодыг бичиж эхлээд массив элементийнхаа утгуудыг гарнаас уншина. Энэ бол гарнаас уншиж байна. За тэгчээ дараа нь юу хийж яах гэхээр зэрэг яг нөгөө P тавгаж ийн уу юу гэдэг нь шалгаж байна. P тавагдаад хуваагдаж чадчихвэл хуваагдж байгааг нь тоолно. За тэгээ тоож дуусаад юуг нь яах вэ? Үр дүнгуудээ хэвлэнэ гэсэн үг. За. За тэгвэл хэдүүлээ юу хий? Шинээр юу үсгэе? Шинээр код үсгэе. За, энийг хадгалаад new эхлээд new гээд шинээр үсгэе. За энэ дээр массив 3. Массив 3 гээ хадгаллаа тийм ээ. Окей. Yes хадгална. Тэгээд за массив 3. Окей. За энэ дээр бас массив ашиглана. Массив гэдэг чинь матриц гэдгийг ойлгож байгаа зүтэй хүмүүстэй ер нь бол матриц. Та нар data matrix-ээр матриц гэж үзсэн шүү дээ. Ерөөсөө тэр хэдэн тоон дээр бид нар бодолт хийгээд байгаа бол цаанаа дандаа тийм бодит юм. Жишээ байдаг хана шүү дээ. Одоо түрүүний юу шиг бодит жишээ хана шүү дээ тийм үү? За энэ юуныхаа хувьд бол одоо хувьсгчаа зарлах нь тийм ээ. За бид нар ямар хувьсгч зарлах вэ? B гэсэн массив ашиглаж байгаа тийм үү? За B массивын авах утга нь болохоор зэрэг энд B гээд 10 ширхэг элементтэй массив зарлаа. За тэгээд ямар хувьсгч авах юм бэ гэхээр зэрэг нэлээд олон хувьсгч энд гээд за давталтын параметрын утга E N хэдэн ширхэг элемент 10-аас бага. За ингэж болноос энэ жишээний хувьд юу болох вэ гэхээр зэрэг одоо бид нар массив элементийг 10 гэж зарлаж та тийм үү? Энэ 5 дугаар бүрний утгыг зарлаад компьютер хийхээр зэрэг энэ санах ойд 10 ширхэг нүдтэй массивын санаагаа бэлтэнэ гэсэн үг. Массив зориулсан санаагаа бэлтэнэ. Тэгээд бид нар 10 ширхэг утган дээр аруулан дээр нь утга оруулахгүйгээр n гэдгээр төлөөд n-ийн чидэд 3 гэдэг чинь эхний 3 нүдэнд утга өгöd тэрэн дээр үйлдэл хийж болно. Тэр 3 үйлдэлээр үйлдэл. 10 дээрээс 3 дээр хийгээвэл n буюу 10-аас бага утгыг гарнаас оруулж ирж болдог. За тэрийг энэ дээр n гэдгээр төлөөд хийх юм шиг та нар анзаараарай. За p гэдэг бол нөгөө хуваагдаж болох тоо. За тэгээ c тэнцэх нь 0. Дахиад C1 тэнцэх нь 0. За тэгээ дараа нь юу гээд нөгөө үлдэгдэл хадгалах утга. За тэгээд үржигэр гэсэн юм хувьсгч зарлагдана. За тэгээд float гэдгээр болохоор зэрэг яах вэ? Average буюу дундаж гэсэн утга. За тэгээ одоо энэ дээр бид нар юу хийх вэ зэрэг print гээд printf энэ дотроо яг уу массивын элементийн тоог оруул. Массивын элементийн тоо n гэдэг. Ингээд n утгыг уншина. За ингэсний дараа scanf гэд нөгөөх маань уншигдсан шүү дээ тийм үү? %. Гээд энэ ард нь n-ийн утгыг уншина. За одоо энэ дээр p-г уншина тийм үү? Тэгэхээр бид нар энийг дахиж
жижиггүй шууд хуудас тавьж байгаа засчи. За энэ дээр P тэнцэх нь гээд P-ийн утгыг уншина. Энэ дээр F D биш F флоу утгыг зарласан учраас биш P юу юм биш бүхэл тагаа зарласан тий. Тэгээд P уншина. За одоо унших юмудаа гарнаас унших утгуудаа дуусчлаа. Одоо массив элементийн дотор оруулж байгаа. За for за хаалтан дотор I тэнцэх нь 0-аас эхлээд I бол бага юу тэнцүү n хүртэл явна. N-ийг хэд гэж өгөн тэр хүртэл явна л гэсэн үг. Тэгээд одоо энэ дээр процент өглөө юу давталтын юу өглөө. За энэ дээр юу хийх юм бэ гэхээр зэрэг printf энийг шууд ингэ ашиглаж. За энэ дээр яаж ашиглах вэ гэхээр энэ дотор процент тийм ээ. За тэгээд тэр D-ийн оронд E-ийн утга хэвлэгдэнэ. For E гэдээ явж байгаа шүү дээ. For E 0-аас эхлээд n хүртэл. Тэгэхээр 0-аас эхлээд n хүртэлх утга тэр процент D-ийн оронд бичигдэнэ гэсэн үг шүү. Ойлгож байгааз тэгээд явж байгаа. За энэ дээр яг үхээр зэрэг процент D гэдэг энэ дээр массив элементийг уншин тийм үү? N тэгээд B томоор бичсэн шүү дээ. Тийм учраас томоороо бичнэ. E гэж уншина. За ингээд эхний юг яг уншаад дуусчлаа. За дараагийн юунд болохоор зэрэг одоо давталтаа дахиад ашиглана. Дахиад for хаалт нэлээ. За E тэнцэх нь 0, E бага юу тэнцүү n. Тэгээд E бол 1-ээр нэмэгдэнэ. За тэгчээд энэ дотор одоо энэ дотор юу их өгөхөр зэрэг дараагийн давталт гэсэн үг шүү дээ. За энэ дотор бид нөгөө нэг юугаа олно. Үлдэгдэл байныг уу, хоорчныг уу гэдгийг шалгана. За тэгэхээр юу тэнцэх нь P%. Окей. B гэдэг массивын утганд утгуудад энэ хоорчныг уу шалгаж байгаа. За хэрвээ if үлдэгдэл гарахгүй бол гэсэн үг шүү дээ. Юугийн утга нь тэгтээ тэнцүү байвал юу гэсэн үг үлдэгдэл гарахгүй байна гэсэн үг тийм үү? Үлдэгдэл гарахгүй байна гэдэг чинь юу хийх гэсэн үг вэ? Нэ үлдэгдэл гарахгүй хэр юу хийх вэ? Тоолоорын утга нэгээр нэмэгдүүлээд тэгээд тэрэн дээр юу хийнэ гэсэн P хуваагдах элементийн дугаар ба утга гэд printf за энэ дотор юу хийх вэ зэрэг за тэгээд B массивын P хуваагдах элементийн дугаар ба элементийн утга ойлгомжтой ойлгохын тулд ингэж байгаа шүү дээ. Утга. Тийм ээ тэрийг мэдж байгаа авах гэж бодож байна. За тэгээд энэ дээр эхлээд дугаар нь дугаар элементийн дугаар эхлээд дугаар нь тэгээ ард нь юу нах юм хэр зэрэг утга нь B E байна. За тэгээд энэ дээр энийг хэвлээд юу болно? Нөхцөл биелж байгаа үед энийг хийн. За нөхцөл биелэхгүй бол хотлоо бол S үгүй бол одоо энэ дээр яг дахиад юу хийн штэ. Нөхцөл биелэхгүй үед хийх үйлдэлээ зааж өгнө. За C1-ийг нэгээр нэмэгдүүлнэ. Тоолоороо нэгээр нэмэгдүүлнэ. Тэгээд үрживэр бид нар үрживэрийг нэгтэй тэнцүү гэж авсан уу? Аваагүй байна. Тэрийг энд ингээд авчиж өгвөл энэ дээр тэнцүү нэг
Эхний утга нь 1 байсан. Үржүүр тэнцэх нь үржүүрийг үржих нь B. За энэ үйлдэлийг хийнэ гэсэн үг. За тэгсний дараа одоо гол үйлдэлээ хийгээд дууссан учраас үр дүнгуудээ хэрэглэнэ гэсэн үг. Энэ давталт энэ дотор явж байгаа. За давталтын дараа юу хийх юм бэ гэхээр зэрэг за ингээд энэ дотор ингээд энэний ард нь B массивын P хуваагдах элементийн тоо. P хуваагдах элементийн тоо тэнцвэрүүд энэ дээр процент D байх хэвээр. Тэгээ хэний утгыг хэвлэх юм гэхээр зэрэг C хэвлэнэ. Тэгээ одоо энийг би дахиад хуулчих дахин бичээд яах вэ? Энийг өчлөө. За энэ дээр хуваагдахгүй элементийн тоо гээд C1 хэвлэнэ. За тэгээд энэ дээр дараа нь үржүүрийнхээ утгыг хэвлэх ёстой. Геометри дундчийг хэвлэх ёстой. Геометри дундчийг энэ хаана хэвлэх вэ гэхээр зэрэг энэний дараа нөгөө дундчаа болох юм шүү дээ. AVG тэнцэх нь үржүүрийг хуваах нь N. N тован хэдэн ширхэг элемент хийсэн тэрэндээ хуваана гэсэн үг шүү дээ. Биш C1 тован хэдэн ширхэг элемент тоосон тэрэндээ хуваана. За тэгээд одоо энэ дээр геометри дундч дундч тэнцүү гэд D биш чинь юу ах хэвээр F тэгээд average хэвлэнэ энэ дээр AVG. За ингээд л болоо. За бичээд дуусчихсан уу хүмүүстээ? Дууссан уу? Хэн байна уу? Хийж байгаа ажил хийж байгаа юм байна уу? Дуус. За тэгвэл комплект хийх үү дээ. За энэ массив орбиттэй main за массив элементийн тоог оруулах. За 5 ширхэг утга оруулах эхлэв. Хэлбэрхнаар нь 5. За P-ийн утгыг болохоор зэрэг хэд гэж өгөх вэ? Хавахад хэцүү тоог 7 гөгчээ. За B0 нь болохоор зэрэг 10, 11, 12, 13, 14, 15. За хуваагдахгүй элементийн тоо хэд гэж байна? 6 гэж байна. Энэ 7-д хуваагдахгүй тоонууд дандаа 14 хуваах. 7-г хуваах нь 14 гэж чинь шүү дээ нөхөө. Тэгэхээр яг уу 7-д хуваагдахгүй гэсэн. За тэгвэл энэ олгын хувьд олж чинь тий. За тэгвэл ингэ чи энэ дэр геометри дундчээр нэгдүгээр би юу тавья? Цэг 3. Боёо таслаас 3 ороныг нэрвчлээ авъя. За тэгэнгүүтээ одоо энэ дээр юу хий? За түрүү чи одоо юу гэдгийг за 10 ширхэг утга өгөл 10 ширхэг утга өгье. За P-г нь болохоор зэрэг хэд гэж өгөх вэ? За 4 гэж өгье. За тэгээд энэ яг за 4 10 13 12 7 9 20 24 гэж ингэж өгчээ. Тэгээд 31 38 за 40 гэж ингэж өгчээ.
Тэгэхээр зэрэг энэ дээр гарч ирж байна. Энэ яагаад элементийн утга гэж энд юм хэвлэх юм бэ? Элементийн тоо 1, хоогдохгүй элементийн тоо 10. Яагаад 10 утга авчих вэ? Багш нийт 11 утга авсан юм те гараас. Тий 11 утга авчлаа. 10-г өгсөн чинь. 0-аас ихэлсэн байхгүй юу? Багш нөгөө тэнд 10-г зарлснаа мартаад 10-г өгччихээ. За яг хоо 11 утга өгсөн байна тийм үү? За тэгээ хоогдож байгаа элементийн тоо нь 1, хоогдохгүй нь юм уу? Энэ нөгөө хасах тоо гарч байгаа ямар ч тэгэхээр нөгөө үржирийн юунаас одоо float гэдэг төрлөөс давцсан байгаа байхгүй юу? Float гэдэг төрлийн одоо юунаас юу гэдэг лээ? Критериэс завсраас илүү гарцсан гэсэн. Тэгэнгүүт ийм өөр утга гарчиж байгаа байхгүй юу? Хасах утга гарчиж байгаа. За тэгвэл хялбархны бодоод юу хийх л та? Цаг утга өгье. N тэнцэх нь одоо юу гэдэг 4. P нь болохоор зэрэг 2. 1 2 3 4 5. Массивын P хуваагдах элементийн дугаар ба элементийн утга. Гэдэг яагаад энэ хэвлэхгүй байгаа? Би нөгөө энд нь юуг нь бичээгүй шүү тамина. Процент тэгээд юу авчих штэ. D дахиад процент D энийг хүчиг байгаа байхгүй юу? Тэгээд ингэж гараад байна. Уучлаарай энэ талдаа бичсэн юм шүү. За 4 P нь болохоор 2 1 За 0 дугаар элемент гинэ. 0 дугаар элемент 1 нөгөөх нь 1-р элемент гээд 2 гэсэн утга хэвлэгдэж байна. Хуваагдах элементийн тоо нийт одоо P хуваагдах тоо нь 2, хуваагдах нь 3. Тэгээ үржир нь энэ ингэж гарч ирсэн байна. За энэ нэг 2 юмыг нөгөө зайтай бичээгүй учраас энд нь та. Ингүүд арай ойлгомжтой байна. За багшны нэг кодыг энэ дээр засаад юу яагаад тавина та хэд зэрэг шивээ явж байгаа тэр алдаага засаад байгаарай. За 5 гээд 1 өгч юм 1 2 3 4 5 6 За энд байна. Нэг хуваагдсан тийм үү? За тэгээд тэр нь 0 дугаар элемент За элементийн дугаар 0, элементийн утга 1 гээд. За тэрийг нь айтайхан болгож ичээгүй ингэж болно л доо. Дугаар нь энд. Тэгээд утга нь энд. Ингэж хэлэгдэж болно. Энэ зүгээд ингэж болно. Тэгвэл бүр айтайхан бичгэлтэй харагдана гэсэн үг тий. За 5 За энд байна. Энэ яагаад явагдахгүй вэ? Массивын бие хуваагдах элементийн дугаар энэ яагаад комплект хийгээгүй? Яадаг эргүй. За энд юу? За 5 гээд 1 2 3 4 5 6 7 805 840 гинэ. Эдгээр үржир 840 муу юм уу? 6 24 За муу юм шиг байна тий. 120
78. Дугаар нь яагаад хэвлдэг юм бол энэ? Уг нь дугаар нь хэвлэх ёстой доо. Хуваагдах элемент олдохгүй учраас 0 гэж гараад байгаа юм байна. За тэгвэл хуваагдах тоогүй. Тэгвэл n тэнцэх нь 5, p нь 2, 2, 4, 6, тэгээд 7, 9. За 0 дугаар элементийн утга нь 2, хуваагдах элементийн тоо нь 1. За хуваагдахгүй элементийн тоо 5, үржүүр нь тэр. За ингээд одоо зөв гарч. За ойлгомжтой юу хүүхдүүд ээ? Танэ. Ойлгомжтой байна уу? Ойлгов уу? Тэгвэл та админ юугаа ямар ах юм? Одоохон. За тэгээд би дааж бодох бодлого нь болохоор зэрэг Moodle дээрх 9 дугаар хичээлийн даалгавар ба тэгээд энэ доотлын бодлогыг бодож байгаа. Массив элементүүдийн нийлбэр арифметик дундаж максимум утгыг олох алгоритм зохиож C хэл дээр кодыг бичнэ. Алгоритмын үлдээч зүгээр шууд C хэл дээр кодыг бичээрэй. Баг өнөөдөр хийсэн бүх ажлууд байгаа зү. Тийм байна уу юу залуусаа? Тийм байна. Тийм багш. За тэгээд дөрөөгд нэг хийгээд бодолтой хийгээд тайлангаа бичээд илгээгээрэй. За өмнөх нөгөө функц дээр асуух юм байна уу? Баггүй юу? Багшаа. Функцийнхаа нэрийг ямар ч хамаагүйгээр нэрлэж өгөө дээрээ дуудна үз. Доороо нэг зарлахтаа дуудаж өгнө те. Тэгдэг. Зөв. Одоо ингэж штэ функцийн нэр хин ч хийж болно. Ер нь бол хин ч хийж болно. Тэгээд тэр нэрэнд одоо эхлээд загвараа зарлаад тэгээд main функцийн төгсгөлийн дараа тэр дэд функцийг тодорхойлж өгч болно. Эсвэл зарлах дээр нөгөө prototype зарлаж байгаа штэ. Тэрний хооронд шууд функцээ бичих гэж болно. Аль нь ч болно. Аль нь ч болохгүй юу? За өнөөдөр хичээлээд үгэн чи хэдүүлээ. За массивыг яаж хэрэглэдэг гэж нэхлээд массива яах ёстой вэ? Зарлах ёстой. Массив зарлахдаа массив юу бичигдэх одоо хэлбэр нь болохоор зэрэг формат нь ямар байх вэ? Эхлээ массивын одоо анх утгын элементүүдийн анх утгын төрлийн ард нь юу байх юм? Массивынхаа нэрийг массивын нэрийн ард дөрвөн хаалтан дотор юу байх вэ? Элементийн юу нэ гэсэн? Тоон байна. Индекс гэдэг нь нөгөө яг индекс байна л та. Гэхдээ тэрийг яг индекс гэдэг утгаар нь яг програм дотроо бичиж хэрэгжилж байгаа байхгүй юу? Кодон дотроо нэг элемент рүү хандахын тулд индексээ ашиглаад байгаа. Яг массив зарлахдаа хэдэн ширхэг элементтэй массив бэ гэдгээр л зааж өгч байгаа. Ойлгож байна уу? Тоог зааж өгч хэдэн элемент авах уу гэсэн. 10 гэвэл 10 ширхэг элементтэй массив юм байна. 20 гэвэл 20 ширхэг массив элементтэй массив юм байна гэж ойлгох гэсэн. Ойлгож байна уу? Массивын утга руу хандахдаа юугаар нь ханддаг гэсэн. Ёстой индексээр нь ханддаг гэсэн тийм үү? Тэгээ индексийг нь эхлээд яг уу давталтын оператор дотор индексний хэдээс хэдэн хүртэлх утга авах уу гэдгийг тодорхойлж өгöd. Тэгээд тэр индекс харгалзах утга болгон дээр яг уу массивын элементийн утгыг нэг бол гараас оруулж өгч болно. Нэг бол юу яаж болно шүү. Юу гэдгийг шууд тоо өгч болно. Өөрөө нэг ганцхан утгаар дүүргэж болно. Жишээлбэл энэ юу вэ штэ?
C дээр бид нар одоо энэ дээр массив элементийн утгыг ингээд гарнаас уншаад шүү дээ. Энд уншаад байгааз. Тэгвэл энийг ингэж бодно шүү дээ. Шууд энэ хоёрыг би ингээд яачи. Яаж ашиглаж болох вэ? AX, BX массив нь BX массив тэнцэх нь BX массив тэнцэх нь гэд нэг тодорхой тоо гэж болно. Дөрөв гэдэг чинь бүх утга нь дөрөвтэй тэнцэх утга авна гэсэн үг. Нэг гэж бүх массив элементүүдийн утга нь нэг гэсэн утгыг авна гэсэн үг. Тэгээд энэ дээр яг уу массив элементийн утга дээр юу хийж өгч болох вэ гэхээр зэрэг жишээлбэл E гэдэг өгчил. E дээр нэмэх нь 2 гэдэг өгч. Тэгвэл одоо X энэ формат дотор for дотор авж байгаа нэг утгыг 2-оор нэмэгдүүлээд энэ чинь утгыг өгнө гэсэн үг. Нэгдүгээр элемент 0 дугаар элемент нь 2 нэгдүгээр элемент нь хэдэлх 3 2 дугаар элемент нь 4 тийм биз? За гэмшлэнгээр ийм яг утгуудыг ингэж оруулж тодорхойлж өгч болно гэсэн үг. Харагдж байгаа зүйл хэлсэн дээр тий. Гарнаас уншихгүйгээр ийм тодорхой утгыг зааж өгч болно. Ийм хэлбэрээр авч болно гэсэн үг. За тэгээд үйлдэлүүд хийхдээ яг массивын элементийг ингээд яг нэрийн индекстэй бичиж өгөөд үйлдэлүүдтэй ашиглана. Энийг гарч тий. Тэгээд үр дүнгээ хэвлэхдээ яг нөгөө printf гэдэг хэрвээ массивын бүх элементийн утгыг хэвлэл гэвэл яг бүх утгуудыг дэлгэсэн хэвлэл гэвэл хаана өөрчлөлт оруулах вэ хөөхдөө? Эхний for дээр printf зорилж. Үгүй эхний for дээр гарнаас утгаа унших юм уу эсвэл сая одоо юугаар томьёогоор бодогдсон шүү дээ. За тэгвэл ингээд одоо хэдүүлээ. Энийг би хадгалчдаа өөр болгон дээр хийгээд үзүүлэх. Одоо энийг хадгалчаад түрүүчийнхаа нөгөө массив 2 гэдгийг авчи. Yes. Фон явцсан шүү дээ. За тэгвэл энэ дээр яг одоо жишээлбэл энэ чинь 30%-аар нэмэгдэлсэн гэж байна шүү дээ. Тэгмүүд энэ дээр яг ингэж бодож шүү дээ. Printf wait. Printf гэдэг энэ дээр юугаа бичил та тийм үү? Массивын элементийн утгыг хэвлэе те. Тэгвэл яаж болох вэ гэхээр зэрэг n гээд тэгээд энэ дээр процент d тийм үү? За хаалтаа тэнцүү биш тэнцүү гээд энэний ард нь процент чинь юугаар авлаа? Float илүү. F. Одоо юу гэдэг нэг таслаас хойш 2 оронгийн хариуцтай F хэвлэнэ гэж үзээд энд нь биш E эхлээд E байх хэвээр E таслал E гэж болох байхгүй юу? Ингэж болно. Одоо энэ дээр энийг хийгээд үзье хэдүүлээ. Ингээд за энийг ингээд одоо ажиллаад үзье. Энэ дээр A0 нь болохоор хамгийн ихний нэг барааны үн гэсэн үг шүү дээ, тийм үү? Энийг ингээд бодлогонд ямар өөрчлөлт орсон бэ гэхээр энэ чинь 1 2 3 4 5 6 7 гэдэг өгчингүүд одоо нөгөө массив элементийг хэвлэлсэн байгаа үстэй энэ чинь хөлтөө дээ. Эхлээд 0.28 0.13 энэ дээр x 0 нийлбэр олохдоо энд нь энийг яаж өгч болно? Ингэж өөрчлөе. Float би гэсэн хувьсгал юу зарлчий 7. Энд нь массив зарлчий. Энийг ингэж болно. Түрүү нөгөө юу буруу гараад байгаа юм учиртай шүү дээ. 30%-ийг нэмээд аваад байгаа шүү дээ. Энийг b гэдээ авчи. B a гэгээр өөрчилчин. Тэгээд энэ дээр a дээр нэмэх нь b e. Тэгээд ингээд одоо
За юу гэдгийг одоо энэ дээр 1 2 3 4 5 6 7 хэвлэлтэй нөгөө юугаа хэвлэс бийг хэвлэс би хэвлээд ингэж гарна шүү дээ. 1 2 3 4 5 6 энэ 30% нэмэгдсэн утгууд энэ дээр гарч ирж байна. Тийм ээ. Тэгэнгүүтээ нийт нийлбэр нь ингээд хамгийн өндөр үнэтэй нь болохоор 7 гэдэг ингэж гаргаад ирж байна гэсэн үг. Энд нөгөө бигээ шалгаад явах гэсэн байна л да. Дотор энийг оруулж бодлогоо нэгжээж үзэх болох гэдэг л да. Бидний засаад оруулнаа. 3 4 5 6 7. За ингэж юу яаж болох нь вэ? Өөрөөр хэлбэл массив элементийн утгыг юу яаж болохоор байна вэ? Нэг үрчлэн хэвлийг гэвэл нь яг уу printf-ийг бас энэ дотор нь ингэж хэвлж үзэж болно л гэсэн үг байна. За яасан жоохон ядарсан уу гайгүй юу? Гайгүй гэж функц дээрээс асуух юм асууж уу? Асуу одоо асуучих. Өгшин би бэлтгэж шилж өглөө. Тэг шэрэл. Би яачи хаачи. Багшаа гарчуу дааш шийдэл орлоо багшаа. За тэг. Хичээлтэй хүмүүсээрээ хичээлдээ ороорой. За багшаа баяртай. Баяртай. Энэ бодлогыг яаж тоо? Энэ гэсэн багшаа. Одоо энэ ингээд тоонод өгдөн штэ. Тий. Гута эндээ орлуулад тавихаар энэ гарна штэ. Аха. Юнгот агшаа. Пигийн эгийг нь одоо нэг 150% гарчлаа гэж бодъё. Юнгот X-ийн хаана орлуулсан? X ч юм штэ. P хот Y гэд наа чин бодчихж байгаа штэ. Тэгэнгүүт тэрэн дээрс чин энэ чи олон утга бодож гаргана да. Өөрөөр хэлэх юм бол Y-ийн оронд 1 байх тохиолдолд яаж бодох юм? 3 байх тохиолдолд яаж бодох юм? Тэрийг бодно гэсэн үг байхгүй юу? Одоо энэ нэг P хот X дээр нэмэх 1 P хот X гэсэн утга байна да. Тий, наадах чинь бодож гаргана гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл үндсэн функц дээрээ одоо юу R ч гэдэг юм уу тэнцүү P хот X дээр нэмэх 1 гэж нэг бодно. Ойлгож байна уу? Дараагийнх нь K ч юм уу тэнцүүгээд P хот X гэж нэг бодно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр X-ийн утгыг юунаас гарнаас оруулна гэсэн үг байна шүү дээ. Ойлгож байна уу? Гарнаас оруулна гэсэн үг. Тэгээ одоо наад чинь юун дээр А-гаас 6 хүртэл тоо байгааз. Тий. Тэр А-гаас 6 хүртэл тоо гэдэг өгдгөрөө бодогдох функц чинь бол P хот Y тэнцгэнгээд A0-ыг үүсгэх нь Y-ийн 6 зэрэг гэж байгааз. A6-ыг үүсгэх нь Y-ийн 6 зэрэг нэмэх нь гэдэг ингээд 0 хүртэл явчихж байгаа зү. Тэгэхээр энэ одоо функц дотор чи хийх үйлдэл наадах чинь гэсэн үг. P хот Y чи функц дотор бодно. Үндсэн функц дотроо болохоор зэрэг юуг авах юм бэ гэхээр X-ийн утгыг авна гэсэн үг байхгүй юу? Тэгээ X нь болохоор зэрэг хэдэн тэнцүү байх юм? Нэгтэй тэнцүү байхад юуг нь яах вэ? X-тэй нэмэх нь 1 дээр нэмэх нь 1 гэж нэг бодно. Дараа нь X тэнцэх 1 гэж яхад бодно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ Y-ийн оронд тавигдах утга чи X-ийн утгууд гэсэн үг байхгүй да. P хот X функц дотор чинь сүүлийнхаа өгүүлбэрийг тэгэхээр X-ийнхаа одоо X-ийн утгуудыг чи гарнаас уншин штэ 1 3 4 гэсэн утга байна да. За тэгвэл тэр 1 3 4 гэдэг утга чи Y-ийн оронд бичигдэнэ гэсэн үг байхгүй юу? Функц дотроо. Энэ дээр энэ чинь бичигдэнэ гэсэн үг байхгүй да. Ойлгож байна уу? За. Тэгэхээр үндсэн функц дотор чи гарнаас юу
гарнаас ич зүгээр x тэнцүү 1, x тэнцүү 3, x тэнцүү 4 гэж биччихээд одоо тэнцүү утгууд ээ тийм үү? Тэр утгуудыг нь бичэн штэ тийм үү? За тэгвэл заавал x ч байх албагүй өөр ч байж болно. Гэхдээ эхний удаад чи нэгтэй тэнцүүг нь бодоод үз заяа. Эхний удаад x тэнцүү 1 гэчээд тэгээ үндсэн функц дотроо функцээ дуудана штэ. P хот гэдэг функцээ. Одоо энэ доор 1 2 3 4 гэдгийн ард байгаа наатахаа бодоод хэвлэн заяа. За тэгээ ингэж хэвлэгдэхийн тулд энэ функцийг чи одоо үндсэн функц дуудангууд функц чи өсрөөд энэ чи p хот y руу шилжин штэ. Тэгэнгүүт y-ийн оронд энэ x-ийн авах утга бичигдэнэ гэсэн үг байхгүй юу? Одоо 1 гэдэг юм бол А6-г үржих нь 1-8 6 зэрэг. Мөн үү? Нэмэх нь А5-ыг үржих нь 1-5 зэрэг. Гэт ингэж бодогдно гэсэн үг байхгүй юу? Y-ийн оронд 1 бичигдэнэ гэсэн үг. X бичигдэнэ гэсэн үг байхгүй юу? За тэрийг ойлгочлоо. Гэтэ агшаа. Наадхаа 2 удаа хэвлэх үйлдэл ашиглахгүй да. Одоо хэвлэх үйлдэл 2 ашиглана шүү дээ. Print f гээд p hot гээд 1-ийн оронд 1 дээр нэмэх нь 1 л бичигдэнэ гэсэн үг шүү дээ. 2 гэсэн утгаар бодогдно гэсэн үг. Нэг удаад нь x дээр нэмэх нь 1-ийг хэвлэн дараагийнх нь print f дээр x дээр тэнцүүгээр бод. X байхыг хэвлэнэ гэсэн үг байхгүй юу? Хэвлэлийн дээр л хасаа хэлчих үү? Ингэж ярьсан зүг ойлгосон. Энэ x-ийн утгыг энэ дээр ингээд орлуулна. Тий. Тэгээд ингэнгүүтээ нэг хариу гаргаж тагшаа. Одоо чи ингэ зүгээс одоо нэгийг орлуулчихлаа. Энд нэг гэж байна шүү дээ, тий? Тэнгууд pen 2 болчихж байгаа юм биш тий? Тий. Тэнгууд энийг 2 гэж удаад энийгээ бодоод дараа нь энэ нэгтэй авах тагшаа. Энийг нэгтэй гэж бодоод тэгээд зөв. Энийг гарсан, энийг гарснаа хасаад хариу гарах юм тий? Зөв. Ингэж ойлгосон уу? Эсвэл хэвлэх үйлдэл дотроо шууд print f гэж хэвлдэг штэ. Тэгтээ нөгөө нэг print f-ийн ард нөгөө утгаа хэвлэж байгаа штэ. Одоо энэ бидний саяын болгон дээр s-ийг хэвлээд ийсэн да. Тэр s-ийн оронд наад томьёогоо тэрчгээр нь бичиж өгчихгүй да. p hot x дээр нэмэх нэг хасах нь p hot x гэж бичиж өгчихгүй юу? За. Тусад нь математик үйлдэл хийхгүйгээр ойлгож байна уу? X тэнцүү 1 байхад x тэнцүү 2 байхад дахиад тэр үйлдэлд автна. X тэнцүү 4 байхад сая үйлдэлд автна гэсэн үг шүү дээ. Гэхдээ та юун дотроо тэгээ үзчих гинэ үү? Үндсэн функц print f дотор print f гэдэг бид нар хамгийн сүлд үр дүнгээ хэвлэдэг шүү дээ. Тийм. Тэндээ бичихгүй наа томьёогоо. Тийм. За ойлгочихлоо. Дараа чи өгөх асуух юм. Энэ чи өгөх юм үү? Үржээр ахгүй юу? Нэгээс 5 хүртэл тооны одоо наад нийт T-ийн 3 зэрэг ба шүү дээ. E-ийн 3 зэрэг. E-ийн 3 зэргийн үржирийг олон заа юу? За. Тэгээ тэрийг үржих нь нөгөө E-гээс асах нэгийн квадратын нийлбэрийг олно. Тэр хоёрыг хооронд нь үржүүлнэ гэсэн үг байхгүй юу? Эхлээд үржир олно, дараа нь нийлбэр олно, дараа нь хооронд нь үржүүлнэ. Тэгэхээр энэ чинь E1 байхад энэний үржирийг олоод E2 байхад энэнийг үржирөө дуустал явна. Тэгээ бүгднийг хооронд нь үржүүлнэ тийм. T-ийн одоо 1-5 үржлэх утга шүү дээ. Тэрний куб зэргүүдийг хооронд нь үржүүлнэ гэсэн үг байхгүй юу? Тэгээ дараа нь E-гээс асах нэгийн квадратуудын нийлбэрүүдийг олцоод 10 хүртэл нийлбэрийг нь олцоод дараа нь эцсийн үр дүнгуудыг хооронд нь үржүүлнэ гэсэн үг. За өөр асуулт байна уу? Танай өөр асуулт байна уу? Хоёрдугаар бедалтынхаа даалгаврыг нөгөө номыг олдсон юм уу хүүхдүүдээ? Олоогүй юу? За багш нь сая өчигдөр ерөөсөө юм хийж амжсангүй. Одоо н хагасны санд бүгднийг нь бичээд юу яагаад орчуулаад тавиад өгье заа юу? За. Тий. За тэгвэл өнөөдрийн хичээлийг ойлгосноо хүүхдүүдээ? Ойлгосон.
За ойлгосон бол өгнө ганц бодлого бодчихвол жоохон тогтчихно доо. За тэгвэл хичээлээ дуусгах уу? За сайхан амраарай. Баяртай. Стопсаа.